ямар CEO одоо хамгийн сайн CEO юм бэ? Excellent CEO юм бэ гэдэг тухайлт пейпер байдаг. За нэгдүгээрт бол CEO хүн стратегч байх хэрэгтэй. Компанийнхаа үйл ажиллагаа, байгаа нөхцөл байдал, тэгээд зах зээлийн орчиндөө үндэслээд бид нар хаа хүрэх гэж байгаа гэдэг вижнээ сайн тодорхойлж чаддаг, тэрийг гүйцэтгэх стратегийг их сайн зангидж бодож чаддаг хүн байх хэрэгтэй гэж. За энэ бол CEO-гийн номер 1 ажил. SEO-гийн өдрийн тэмдэглэл подкастаа үзэж байгаа бүх үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Яг одоо бид бүхэн студиэсээ дахин нэг шинэ дугаараа эхлэхэд бэлэн болсон байна. За ингээд студид маань зочноор MCS Investment компани гүйцэтгэх захирал Мягмар Жав захирал хүрэлцэн ирсэн байна. За урилгыг маань хүлээж авч ирсэнд баярлалаа. За баярлалаа. Подкастаа урьж оролцож байгаадаас баярлалаа. За Мягмар Жав захирлын хувьд болохоор бидний подкастаа бүтээх шалтгаан буюу Стивен Барталтын гүйцэтгэх захирлын өдрийн тэмдэглэл бизнес амьдралын 33 хууль номын 32 одоо өөр SEO орчуулсны нэг нь тэгээд 24-р хууль буюу дарамтыг өөрийн давуу тал болгох гэдэг бүлгийг орчуулсан тий. За уламжлалт ёсоор бол бид хоёр подкастны 2 дугаар хэсэгт номын орчуулсан хуулийнхаа тухай ярилцсан. За тэрнээс өмнө бол яг таныг хинбэ гэдгийг үзэгчдэд танилцуулах үүднээс яг би бол товчхон танилцуулаад та өөрөө цаашаа өөрийгөө танилцуулаад өгөөрэй гэж хүсэхсэн. За Мягмар Жав захирлын хувьд болохоор MCS Group-ээс ажлын гараа эхэлсэн. Тэгээ одоо яхаа MCS Group-тэй байгаа. Одоогоороо. Тэгээ одоогоороо хүртэл байгаа 20 гаруй жил болж байгаа ийм хүн байгаа. За MCS Group-ээс санхүүгийн шинжээчээр анх ажлын гараа эхэлжсэн. Инх төвшин захирлаас манай өмнөх дугаарт орсон. Бас адилхан тантай адилхан санхүүгийн шинжээчээр ажлын гараа эхэлжсэн мөлий те. За тэгээд үргэлжлүүлээд гоёо компани санхүү бизнес хөгжил хариуцсан дэд захирлаар ажиллаж исэн. Тэгээд Unitel Group-д бол хамгийн удаан ажилласан юм билээ те. 8 жил 8 сар гэдгсэн байсан. LinkedIn дээрх мэдээлэлээс. За тэгээд үргэлжлүүлээд MCS Ventures компани гүйцэтгэх захирлаар ажиллаж агаад одоо бол MCS Investment компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. За энэ карьерийн замналыг харах юм бол надад бол ярмаар зүйл зөндөө байгаа. За тэгтээ та энээс өмнөхдөр очиод үзэгчд маань ямар мэрэгчлэлтэй хүн юм бэ? За тэгээ яагаад MCS Group-ээс ажлын гараа эхлэх тийм хувь тохиол болчих вэ гэдгээс эхэллээ тий. За миний хувьд бол нэг мэдсэн чинь MCS Group-тэй 20 жил ажиллажсэн байж байна. Тэгээ мэдээж яг оюутан байхдаа би өөрөө шүтээсийн гитэмсийг төгссөн л доо. Тэгээд гитэмс сурж байхдаа бидний хувьд бол янз бүрийн сургуулиудад ингээл оюутнууд хаана орох уу гэж ярьдаг шүү дээ. Тэгээд тэр үед төгсөөд хаана орох уу гэж ингээл ярьдаг байсан. Тэгээд тэр үед миний хувьд бол одоо нэг яг энэ карьерийг одоо өөрчлөх нэг юм turning point гэдэг шиг юм болсон нь юу вэ гэхээр яг MCS Group-ийн бас нөгөө оюутны тэтгэлэг төлбөрүүд их зарлагддаг байсан. Тэгээ оюутны тэтгэлэг төлбөрт 3 дугаар курстэй байхдаа хамрагдаад одоо тухайн спирт балборон компани оюутны тэтгэлэг төлбөрт хамрагдаад тэгээд тэр маань бас MCS Group ер нь их тийм соёлын хувьд ажиллах орчны хувьд их сонирхолтой гоё газар юм байна гэдэг бас нэг хөшөөрөг болсон байх гэж боддог тийм. Хоёр дахь бас нэг хинээдтэй юм нь юу вэ гэхээр бид нар оюутан байхад чинь ингээл одоо гадуур хотын гудамжаар ингээд алхаж байхад тухайн одоо MCS Plaza гэж одоо их орлон барилга байсангүй ш нь өдрөх шиг тийм. Тэгээд тэр үед MCS Plaza-гийн одоо сүүлийн гудамжаар ингээд алхаж байхад их тийм айгүй их гоё. Тэгэхээр энэ ямар гоё байшин бэ? Энэ дотор л нэг ажиллаад үзхийсэн гэж бодогддог байсан. Тэгээ яг хоо тэр бодлууд ингээд хурж явсаар гад ерөнхийдөө төгсөөл MCS Group-т ажиллана гэдэг нэг юм далд хумсар суучихсан байсан юм шиг байна. Тэгээд 2005 онд MCS Group-т анх орж исэн. Тэгээ орж явах үед бол тухайн MCS-ийн одоо олон салбар компанитай байсны нэг enterprise компаниг санхүүгийн шинжээчээр орж исэн. Тэгээ өнөөдөртэй харьцуулахад бол ажил сонгон шалгаруулах тэгэл ажилд орох процесс энэ төр бол их тийм өөр энгийн байсан. Ерөөсөө тухайн үед
хүний нөөцтэй ч уулзаагүй бараг гүйцэтгэх захиралтайгаа уулзаал. Тэгэл нэг удаа интервьюд ороод тэгэл чи маргаашаас хүрээд ирэх үү. Тгий гээл тэгэл ажилдаа орчиж байсан. Тэгээ бас их сонирхолтой бас түүх байдаг тийм. Тухайн үед гэхээр та 2005 онд гэдэг чинь шүү дээ тийм. Санхүүгийн шинжээчээр ажиллахад ер нь ямар байдаг байсан юм бэ? Гэдгийг мэдмээрэн л таах үү. Одоо 2025 оны санхүүгийн шинжээчээр ажиллах болон 2005 оны санхүүгийн шинжээчээр ажиллах хоёр ч өөртөө тий. Тэгэхээр зүгээр яг таны тэр үед хийжсэн ажил үүрэг бөгөөд ажлын эхний өдрүүд ямар байсан бэ гэдгийг бас эргээ бодвол. Өнөөдөртэй харьцуулахад бол их тийм энгийн байсан шүү дээ. Бид нар 2005 онд ингээд хамгийн анхны өдөр MCS Group-т ажилд ороод ажлын офис дээр ирэхэд бол жишээлбэл бол яг ийм тухайлсан одоо компьютер юу байхгүй за ширээн дээр л сууж исэн. Тэр үед бол за нэг хэд хоногийн дараанаас эхлээд ингээд компьютертэй болж эхэлсэн. За тэгээд ингээд ажлын байр бол ямар ч байсан хийх ажил нь өнөөдрийнхтэй харьцуулахад их энгийн байсан байх гэж боддог. За бид нар одоо бол MCS Group-ийн хэмжээнд санхүүгийн төлөвлөгөө, төсвийн одоо цикл тэгэл анализ хийх энэ төр гэл айгүй нарийн юмнууд явж байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн үед бол бид нар төсөв хийнэ гэл тэгэхэд их инээдтэй одоо төсвийн модель хийнэ гэж ярьдаг санхүү шинжээчнэр те. Төсвийн модель хийнэ гэл тэгэхэд ийм нэг одоо Excel-ийн шийтэнд багтаачихсан энэ төр их тийм энгийн тэгэл одоо янз бүрийн тийм формат энэ төр баг байхгүй хүн болгон өөрийнхоороо ингээд хийгээд явцдаг ч гэдэг юм уу те. Их мэтлэг их тийм одоогийнхоос бол хөгжлийн төвшин бол хамаагүй доогоор байсан. Мэдээж тэгэд компани нийгэм өөрөө хөгжөөд компани өөрөө ч гэсэн яг энэ бизнесийн салбарт ингээ хөгжөөд ирэх хэмжээнд тэр чи өөрөө бас дахиад хөгжиж эхэлж байгаа байхгүй тий төсвийн файл тэгээд тооцоо анализүүд бол одоо яг ингээд одоо Монгол улсын ерөнхийдөө за MCS ч гэлтгүү бусад компаниудын хэмжээнд ч гэсэн дэлхийн яг одоо барууны өндөр хөгжилтэй эдийн засгийн өндөр хөгжсөн газруудтай яг адилхан хэмжээний санхүүгийн шинжилгээ төсөв бүх юм хийж гэнэ үгүй бол баг ерөөсөө дутаад ах юм байхгүй болсон шүү дээ. Тэр үед бол ялчгүй доогоор байсан баг. Би тэгж бодож байгаа. Одоо эргэж бодох гэдэг. Подкастын ивент итгэгч M Corporate. M Corporate уламжлалт банкны үйлчилгээнээс гадна яг танай байгууллагын санхүүгийн хэрэгцээнд тохирсон технологийн шийдлийг санал болгодог. Танд хэрэгцээ байгаа бол тэдэнд тохирох шийдэл нь байж л байгаа. Хамтдаа холыг төвтлөнө. M Corporate. Таны хувьд болохоор ажлын эхний өдрүүдэд ороод мэдээж яг нөгөө нэг юм тэтгэлэг эдрийг авч ийсэн гэл. Гэхдээ яг зүгээр төсөөлөл маягийн зүйлтэй байгаа штэ тий компани соёлын талаар ч юм уу. Зүгээр эхний ээлжинд яг одоо ингээ таны карьер айгу өсөлттэй яваад эхэлж ин гэдэг нь миний бодлоор тэнд залуу ажилтнанд нэг тийм сайн чиглүүлэгч байсан болов уу гэж зүгээр бодож байна л та. Гэхдээ таны эсвэл өөрийн суур авьяас чадвар байсныг ч үгүйсэхгүй. Гэхдээ таны ажлын анхны өдрүүдийн хамгийн сайн чиглүүлэгч одоо англиар бол ментор гэдэг байгаа тий. Тим хүнтэй ямар хүн байсан. Тэгээ та тэр хүнээсээ ямар хичээлийг хамгийн амьдралын турш сурсан тийм зүйл байна уу? Групп компанийн хувьд бол их тийм бүтцэн нь бол одоо нэг салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесээс арай өөр шүү дээ. Тухайн үед жишээлбэл одоо ч гэсэн адилхан. Ер нь бол тухайлсан бизнесийн одоо охин компаниуд өөрийн гэсэн санхүүгийн бүтэц, хүний нөөцийн ингээд үйл ажиллагааны бүтцүүд байгаа. Группийн одоо толгой компани гэж ярьдаг. HQ-гээс бас оролцдог тухайлсан хүмүүс бас байдаг. Тэгээд яг саяны чиний асуултанд хариулахад бол тухайн үед надад бол илүү ментор болж исэн хүн гэх юм бол за одоо манай MCS Group-ийн CFO гэдэг манай их төвшингээ захирал байдаг. Маш чадвартай. Тэгээд одоо энэ MCS Group-ийн бас их олон энэ санхүүгийн ялангуяа одоо төлөвлөлт анализтай холбоотой айгүй олон юмны суурийг тавьсан бас мундаг захирал байдаг. Тэгээ их төвшин захирал маань бол одоо группээс манай одоо компани ер нь манай хичээлдэггүй бүх ингээд охин компаниудынхаа одоо юу руу их дэмжлэг үзүүлж оролцдог байсан. За хоёр дахь бас их тийм ментор гэж одоо хүлээн зөвшөөрөх үе их мундаг бас захирал маань бол манай одоо премиум группийн захирал гэдэг гангар захирал бол тухайн группийн MCS группийн CFO гэдэг ажлыг хийдэг байсан. Тэр үед бол гангар захирлын нөгөө алсын хараа, стратеги тэгээд энэ ер нь ялангуяа энэ функцийнхаа захирлууд, менежерүүд, санхүүгийн шинжээч нарыг бүгдийг одоо ингэж нэгтгэж зангидэж тэгээд нэг юм өдөртгийн дор
ментор үзүүлж энэ төр явдаг байсан бол маш их бас дэмжлэг болсон гэж боддог. Тэгээ би ер нь бол амьдралынхаа туршид одоо хүртэл нэг ер нь ментор гэж ярьсных ер нь 2 хүнийг бол яг миний амьдрал их том ментор одоо ч гэсэн их тийм ойрхон явдаг 2 хүн байдаг гэж ойлгодог. Эхнийх нь бол мэдээж манай гангар захирал буюу ганхыг захирал албан ёсны нэр нь албан ёсны жигч манай хүний жинхэнэ нэр ганхыг гэдэг шүү те бид нар нөгөө гангар гэж хэлээд сурцсан. Хоёр дахь нь бол би нөгөө түрүүчний хэлсэн Intel Group-д их олон жил ажилласан. Тэгээ Intel Group-д ажилласан эхний өдрөөс эхлээл одоо менторыг үзүүлсэн манай одоо гамбол захирал байдаг. Тэгээ энэ хоёр эрхэм хүнийг бол одоо яг миний амьдралын бас ментор гэж одоо байнга бас бодож явдаг. Тэгээ ер нь ментор гэдэг чинь заавал нөгөө ажлын одоо юу гэдгийг ажлын янз бүрийн юм дээр дэмжлэг гэхээсээ илүү хүнийг ингээд янз бүрийн нэг шийдвэр гаргаж чадахгүй байх. Эсвэл бол шал зүгээр нэг зөвлөгөө авах ч гэдэг юм а тэрэнд нь ингээд бэлэн бийждэг хүнийг л гэж л ойлгоод байдаг шүү дээ. Тэгэхээр тэр агуулгаараа бол манай хоёр бол ментор байгаа миний хувьд. Би гангар захирал яг гамбол захирал хоёрыг бас өмнө нь зөндөө сонсч байсан нөгөө доороо байсан менежерүүдтэй айгуу сайн үлгэрдүүрэл болж исэн гэл тий. Гэхдээ та одоо зүгээр яг за гангар захирлын энэ хандлага гэдэг ч юм уу тий энэ ур чадвар гамбол захирлын энэ хандлага яг надад ийм хичээл болсон юм аа гэд нэг зүйл дуртаач гэвэл юм дуртай. Гангар захирал маань бол их тийм алсын хараатай хүн. Ялангуяа одоо яг богино хугацаанд ингээ харахаар их хэцүү байгаа юмнууд хэцүү одоо шийдвэр гаргахад хэцүү ч гэсэн алсын нөгөө хүрх цэгийг нь хартсан байдаг учраас тэрэндээ их ихтгэлтэй байвал одоо шууд хий гэдэг шиг тийм алсын хараад суурилсан вижнери тийм лидер хүн. Би бас тэрийг нь бол их тийм одоо өөртөө шингээхийг бас их хичээж явдیں۔ Би жишээд нэг жишээ дурдахад манай гангар захирал MCS Group-ээс гарсныхаа дараагаар энэ премиум группийг үүсгэн байгуулаад CEO гэдэг үүсгэн одоо CEO брендийг Монголд оруулаад явсан. Тэгэхэд бол баргийн хүмүүс ер нь итгээгүй дээ гэж. Эхний жил 5-6 жил ялангуяа ковидын хэцүү үед бас ингээд бизнес нь их амаргүй байсан. Тэгэхэд бол хүмүүс үл итгэхгүй. Тэгэхэд мань хүн бол нөгөө хүрх цэгээ харцсан байсан учраас тэн дээр бол маш тууштай ингээд явсаар байгаа. Өнөөдөр бол CEO одоо ямар үнэхээр гоё асар амжилттай явж байгаа бизнес шүү дээ. Тэгэхээр энэ бол бас тэр вижнери буюу алсыг харж чаддаг лидерийн нэг айгуу том тал гэж бодоод байгаа байхгүй тийм. Гамбол захирлын маань хувьд бол одоо яг үнэндээ бол энэ бизнесийн салбар тэгээд энэ IT тэгээд энэ технологийн бизнес энэ дээр бол за одоо гамбол захиралтай ч юу ярих вэ гэдэг шиг тий одоо өөр харьцуулахуйц хүн бол их ховор шүү дээ Монголд. Тэгээд MCS Group-д бас ийм мундаг захирал ажилладаг бас би бас баярлж явдаг. Тэгээд яг нэг үг гэдэг гамбол захирлын хэлдэг. Тэгээд тэрийг би бол бас өөртөө шингээж авсан. Тэр юу гэхээр ер нь хүн бол нэг зааг гэвэл йогу байж сурах хэрэгтэй дээ гэдэг нэхгүй зарчим шүү дээ тий. Эрэгтэй хүн ялангуяа тэгээд заавал ажилч гэдэг байхгүй. Ер нь янз бүрийн юм дээр хүн гэдэг нэг заа гэд хэлсэн бол дараа нь үнэхээр хэцүү байсан ч гэсэн тэрэндээ нэг явуулах шаардлага байхгүй. Тэгээд заа гэсэн бол тэрийг биелүүлэх ёстой, гүйцэтгэх ёстой. Тэрийг нь бол би яг л өдөр тутмынхаа зарчим болох гэж хичээж явдیں۔ Тий. За баярлалаа. Яг үзэгчид маань ихтэй аюул шууд хэрэг болох зүйлсүүдийг сая хэлж өгсөн гэж бодож байна. Тэгэхээр бид нэр бас тэр хүмүүсийг очиод уулзаад цагийг гаргаад энэ үгийг сонсож чадахгүй шүү дээ. Тэгэхээр танаар дамжуулаад сонссондоо баяртай байна. За миний дараагийн асуумаар сонирхмоор байгаа зүйл гэх юм бол одоо ингээд таны ажлын карьерийг харах юм бол томилгоонууд ингээд хийгдэж явцсан байгаа тий өөр компаниуд дээр ингээд очиод ажиллаж байгаа групп дотроо тий яг зүгээр ажиглаад харахад бол MCS Group яг ийм ирээдүйтэй ийм менежерүүдтэй гэх юм уу да ийм томилгоонууд хийгээд өөр компаниуд дээр ингээд тавиад идэг жишг харагдаад идэг тий. За ийм томилгоонууд зүгээр та хувьдаа өөрөө яаж хүлээж авдیں۔ Ингээд за ингээд байж итэл нэг өөр компани руу одоо ингээд очоо гэдэг шүү дээ тий. Тэгэхээр тэр нь танд өөртөө сонголт өгдөг юм уу? Эсвэл бол за томиллоо гингүү шууд тэр чаленжийг хүлээж авдیں۔ Юм уу тий. Групп компани бас нэг давуу тал шүү дээ тий. Ер нь бол ажиллаж байгаа ажилчдаа зүгээр нэг юм дээр л нэг одоо тухайлсан бизнесийн салбарт байлгаал гэдэг нөгөө хүн ч гэсэн уудаад тухай одоо нэг цэгт хүрээд за би өсөж өгчгөө болчлоо ч гэдэг юм уу тий. Энд хүн л болсон нэг тийм
циклэр бол явна шүү дээ. Гэтэл бол нөгөө олон салбарт үйл ажиллагаа явуулдаг групп компани давуу тал бол бид нар бол янз бүрийн салбар руу орох боломж нь байдаг. За миний хувьд бол би ч их сонир хүн шүү дээ. Би эхлэхдээ хэвлэлчин байсан. Дараа нь тавилгачин болж хувирсан. Одоо Анун гэж компани тухайд MCS Group-ийн бас охин компани байсан. Тэгээ Анун компани санхүүгийн албаны дарга хийж ялаа. За тэгээд одоо MCS Holding буюу толгой компани дээр тодорхой хугацаанд ажиллаж байгаад дараа нь би чинь төмөр замчин болсон. Тэ. Төмөр замчин болж явж байгаад уул уурхайчин болсон. Тийм. За тэгээд Кашмирчин боллоо. Ноолуурчин боллоо. Дараа нь харилцаа холбоочин боллоо. Тэгээд одоо хөрөнгө оруулагч боллоо гэдэг шиг ингээд их л олон бизнесийн салбарт үйл ажиллагаанд оролцож тэр болгонд бас аягүй хэмиг сурсан азтай гэж боддог байхгүй өөрийгөө. Тэгээд мэдээж нөгөө бизнесийн одоо бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд дээр болохгүй байгаа асуудлууд, сайжруулах асуудлууд, олон асуудлууд гарч ирэхэд бол группээс бол бодлогоор томилдог асуудал бол байдаг. За чи тийшээ очиж энийг хийхгүй бол болохгүй, ингэхгүй ч. Тэр болгоныг бол би жишээл хувьдаа бол дандаа шин сорилт гэж л харж явсан. Тийм учраас нэг энийг одоо ялархаад гэдэг юм уу те. Тэгж явсан бол бас магадгүй одоо карьер маань нэг өөр замаар явж явах байсан баг. Тэгэхээр дандаа энийг сорилт гэж хардаг. Тэгээд бол тодорхой хугацаанд очиод мэдээж тэр салбараа ойлгох амаргүй штэ бас. Бид төмөр замчин байж байгаа л гинт ноолорчин болоод харилцаа холбоочин болоод гэдэг шиг тэр болгон бол ингээд амаргүй сорилтууд бол байгаа. Тэгэхдээ тэгээд аль болох хурдан тэрийг салбараа ойлгоод бизнесийнх нь одоо үйл ажиллагаандаа илүү value авчрах тийм юмнууд дээр бас ажилдаг. Тийм одоо ч бүр дасж штэ гэдэг шиг тийм. Сүүлийн 5 жил бол яг нөгөө залруулж хэлэхэд юу вэ гэхээр түрүү нөгөө юм дээр ярьсныг MCS Investment гэх компани маань бол MCS Group-ийн ерөнхийдөө хөрөнгө оруулалтын бодлого портфолиог чиглүүлдэг толгой компани байгаа. Тэгээд 5 жилийн өмнө энэ хариуцлагатай албан дээр үрж ирээд тэгээ яг их л олон стратеги чиглэл тухайн үед бодож агаад хэрэгжүүлсний одоо нэг нь бидний дижитал технологийн салбарын энэ компаниудад бас хөрөнгө оруулах хэрэгтэй юм байна. Нэг талаасаа бид нар өөрсдийгөө одоо цахим шилжилтэнд бэлэн байлгах гэдэг. Нөгөө талаасаа бол бас энэ нийгэмд энэ одоо стартап, дижитал энэ одоо гарааны бизнесүүдийг дэмжих бас нэг юм бодлого хэрэгтэй юм байна гэдэг үүднээс бид нар бас энэ MCS Ventures гэж corporate VC үүсгэн байгуулсан байхгүй юм. Тэгээд тухайн үед бол яг энийгээ бас хүмүүс ойлгох болтол нь одоо юу яах ёстой юм бэ? Нөгөө хөдлөх ёстой юм байна гэдээ би өөрөө давхар MCS Ventures гэдэг компанийнхаа одоо гүйцэтгэх захирлыг давхар хийж явсан. Тэгээ нөгөө нийгэмд харагддаг хэсэг нь тэр мэдээж MCS Investment гэхээр байнга илгаалаад гараад яваад байхгүй шүү дээ. Тэгэхээр нийгэмд харагддаг хэсэг нь MCS Ventures одоо байсан учраас хүмүүс бол MCS Ventures-ийн захирал гэж намайг одоо ойлгодог. Тэгэхдээ яг аль альныхын захирлыг хийж жагаад одоо тодорхой хугацаанд мэдээж энэ бизнес MCS Ventures маань одоо хөл дээр үйл ажиллагааных нь чиглэл нь тодорхой болоод нийгэм ч гэсэн юун ч гэсэн ойлгодог одоо стейкхолдерууд нь ойлгодог боллоо гэх үед бол дараагийн хүндээ шилжүүлж өгөөд тэгээ одоо MCS Investment гэдэг компанийн захирлыг хийгээд байж байгаа. Подкастын зохион байгуулагч Монголын хамгийн том аудио номын сантай платформ M-Book. MCS Investment дээр болохоор би хэд хэдэн асуух зүйл байгаа. Гэхдээ тэрнээс өмнө таныг за ингээд өөр компаниудын захирал хийгээд явж байгаа юм туршлагууд байгаа тий. Гүйцэтгэх захиралж байгаа, одоо санхүү эрхлсэн захиралч юм ингээд явж байгаа. Яг бид нэр одоо юм SEO-гийн өдрийн тэмдэглэл гэдэг подкаст хийж байгаагийн хувьд SEO буюу одоо гүйцэтгэх захиралтай одоо яг сүүлийн үед ингээд хүмүүс SEO гэд яриа сурчглаа тий. Chief Executive Officer те ийм хүн байгаа. За нэг зочин маань бол хөлсний менежер гэл монголоос тэгээд орчуулсан. За SEO хүний ажил үүргийн талаар хоёлаа нэг ярилцъя те. Тэр яг нөгөө гүйцэтгэх захирал гээл гэмүүд хүн болгонд өөр төсөөлөл тэг яг компани хэлбэр агуулга үйл ажиллагаа гэж зөндөө олон зүйлээс шалтгаалаад өөр байгаа. Гэхдээ ерөөхдөө гүйцэтгэх захирал гэдэг хүн ямар ажил үүрэгтэй хүн байх ёстой юм бэ? Энэ SEO бол тийм байх ёстой, юм байх ёстой гэл аюу олон мэдээж нөгөө одоо компани хүн болгон өөрсдийн бодол байгаа. За компани соёлоос хамаарсан янз бүрийн тодорхойлтууд байгаа шүү дээ. Гэхдээ миний хувьд бол
хамгийн одоо олон талаас нь харсан. Тэгээд дээрэс нь бас яг үйл ажиллагаанд бас хэрэгжүүлэх зорддог нэг одоо их усүр гэдэг нь байдаг нь юу вэ гэхээр McKinsey компаниас энэ CEO-гийн яг энэ ямар CEO одоо хамгийн сайн CEO юм бэ? Excellent CEO юм бэ гэдэг нэг тийм одоо тодорхойлт пейпер байдаг. Тэн дээр бол юу гэхээр CEO үндсэндээ нэг юм 6 ажлыг л их сайн хийдэг байх хэрэгтэй юм байна CEO хүн. За нэгдүгээрт бол CEO хүн стратегч байх хэрэгтэй. За компанийнхаа үйл ажиллагаа байгаа нөхцөл байдал тэгээд зах зээлийн орчиндөө үндэслээд бид нар хаа хүрэх гэж байгаа гэдэг вижнээ сайн тодорхойлж чаддаг, тэрийг гүйцэтгэх стратегийг их сайн зангидж бодож чаддаг хүн байх хэрэгтэй гэж. За энэ бол CEO-гийн номер 1 ажил. Хоёрдугаар CEO хүн бол ямар байх хэрэгтэй гэхээр байгууллага их сайн одоо зохион байгуулж чаддаг хүн байх хэрэгтэй. Жишээлбэл бүтэц зохион байгуулалт. Байгууллагын одоо тэр бүтэцэд тохирж ажиллах хүний нөөц нь ямар талантууд, ямар хүмүүс энэ тэр байгууллага дотор ажиллах хэрэгтэй юм бэ гэдгийг өөрөө бүр хамгийн оройлон одоо ялангуяа одоо менежментийн баг CEO бол айгүй сайн CEO сайн бүрдүүлэх хэрэгтэй. Талантуудыг бүрдүүлэх хэрэгтэй. За дээрэс нь байгууллагын соёл гэдэг энэ хоёр дахь байгууллага гэдэгтэй хэсэгт байгууллагын соёлыг айгүй сайн одоо зангидагч, тэрийг бас амьд байлгахч байх хэрэгтэй гэж CEO хүн бол. За CEO-ны 3 дахь одоо бас хийх ёстой үүрэг рол гэх юм бол байгууллагынхаа процесс. За байгууллага ингээл хүн бүтэц. За тэгэл соёл моёл нь байлаа гэд бас хөдөлждгүүл юм байна л да. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр тэр бол бас соёл юу процессыг айгуу сайн юу очих ёстой. Тэгэхээр хоёр бүтэц зохион байгуулалтын хувьд жишээлбэл одоо hierarchical бүтцтэй гэж хуушин уламжилтын бүтцтэй байх юм уу? Эсвэл бол процесс одоо илүү oriented agile бүтцтэй байх юм уу ч гэдэг юм уу. Ингээд тэр бол тэрийгэ хүн өөрийнхөө нөхцөл байдал тааруулаад айгүй сайн процессыг нэг сайн зааж өгдөг байх хэрэгтэй гэж. Тэгэхээр энэ илүү эхний 3 одоо энэ заалтууд юунууд бол тэг илүү гадагшаага чиглэсэн гэх юм уу? Үйл ажиллагаа руугаа чиглэсэн юм одоо. За дөрөвт CEO хүний хийж чаддаг байх хэрэгтэй юм юу гэхээр борд болон шеэрхолдруудынхаа харилцааг айгүй сайн зангиддаг байх ёстой гэж. Яг гэвэл CEO зарим тохиолдолд бордоосоо хитрхи хөндөй байдаг. Зарим тохиолдолд магадгүй компаниудыг ажиллаж байхад зарим CEO нар бордтойгоо баг хоёр талдаа гараа суучихсан. Борд нэг ийм үзэл бодолтой, CEO нэг өөр үзэл бодолтой, шеэрхолдрууд нэг өөр үзэл бодолтой ч гэдэг юм байдаг. Тэгэхээр тэрийг айгүй сайн engage хийх ёстой. Тэгээд тэр бордын захирлуудыг ялангуяа үйл ажиллагаа стратегтайгаа уялдуулж их сайн educate хийх хэрэгтэй байт юм байна л да. Тэгэхээр бордын захирлууд гэдэг бол мэдээж зүгээр ирээл тэр одоо юунд суучна гэж байхгүй тухайн бас юутай байх хэрэгтэй, оролцоотой байх хэрэгтэй. Тэд нар чинь бас нөгөө талаасаа бол 100% тэр салбарт одоо үйл ажиллагаанд оролцоод байгаа биш. Ажлынхаа хажуугаар хийж байгаа бордын захирлууд ч байдаг. Тухайн салбарыг ойлгохгүй улсууд ч бас байдаг. Тэгэхээр тэр улсуудыг бид нар хаа хүрэх гэж байгаа энэ салбарын онцлог нь юу юм ч гэдэг юм уу тэр бүгдээр их сайн educate хийх хэрэгтэй. Тэрийг өөрөө CEO хийж чадах юм бол бас нэг айгүй одоо excellent CEO болохын нэг илрэл байхгүй тийм. За 5 дугаарт бол CEO яах ёстой гэхээр external relations буюу одоо гадаад харилт одоо stakeholder-уудтай одоо харилцаагаа бас жишээлбэл тухайн салбарын regulator-уудын одоо public одоо нүдэнд яаж харагдах юм те жишээлбэл гадагшаага чиглэсэн компанийг бас төлөөлөх гэдэг тэр ажлыг бас их сайн үйл ажиллагаа зохион байгуулдаг байх хэрэгтэй. За сүүлчийнх нь буюу 6 дахь CEO-гийн аягүй сайн хийх ёстой юм бол мэдээж CEO гэдэг чинь бас машин биш. Тийм учраас нөгөө ажил амьдралынхаа баланс гэдэг юм аа их сайн зохицуулдаг. Мэдээж ар гэрийнх нь амьдрал одоо бас эдрэтэй байх юм бол компани үйл ажиллагаа сайн явахгүй гэдэг тийм ойлгомжтой шүү дээ. Тийм учраас бол CEO бол тэр ажил амьдралын баланс гэдэг юм бас их сайн барьдаг байх хэрэгтэй юм байна л да. Тэгэхээр энэ 6-ыг их сайн хийдэг CEO бол өөрөөр хэлбэл яг excellent CEO гэдэг ийм CEO байх юм байна гэж McKinsey тодорхойлсон байдаг. Тэгэхээр энийг бол ер нь компаниуд одоо CEO нар бас их тал талаас нь их бодож хэрэгжүүлүүл их зүгээр юм болоо даа л гэж боддtiin миний бодлоор. За та яг хамгийн сүүлд ярьж байгаа тэр нэг ажил амьдралын тэнцвэрийн талаар ярьж штэ тий. Гэхдээ зүгээр бодит амьдрал дээр
Одоо та болвол ингээл залуу захирал болол явж байгаа тий. Мөн адилхан ингээл салбаруудаа ингээл шин салбар руу ороод зөндөө олон шалгууруудыг даваал явж байгаа. За дээрэс нь та ч юм бол одоо CFA буюу мэргэжсэн санхүүгийн шинжээч гэдэг юм цолтой тий. Одоо CFA цол бол жишээ нь санхүүгийн хүмүүсийн хувьд бол маш их цаг зарцуулж ээж авдаг юм цол байгаа тий. Та тэр тэнцвэрийг яаж барьдаг байсан юм, барьж чаддаг байсан юм уу, чаддаг байсан юм уу? Зүгээр ерөн залуу мэрэгчлэлтүүд ихэнх үеийнхээ карьерийг би одоо тэдэн жил завгүй явчихвал тийм юмд хүрнэ гэж тийм төсөөлтөй байх ёстой юм уу? Эхнээсээ ажил амьдралын балансаа бариа явъя гэж бодох ёстой юм болов уу? Ер нь Монголын нөхцөлд ч юм уу тийм. Миний бодлоор тэр тэгчээл тийм юм ингэчээл ингээ одоо энийг дуусгачаал өстой гоё амьдрий тэр бол тийм юм байхгүй байх гэж боддог. Бас нэг ийм үг өгдөг шүү дээ. Өчигдөр бол одоо өнгөрсөн тий yesterday dead гэж. Tomorrow unborn буюу одоо төрөөг маргааш бол төрөөг байгаа. Чи яг өнөөдрийнхөө амьдралыг л гоё амьдр гэдэг нэг тийм үг өгдөг шүү дээ. Тэгэхээр жишээлбэл тэгчээл ингийн гэвэл тэр бодлоох гэж. Зүгээр мэдээж ажил амьдралын баланс одоо яг нөгөө хаана юу хийж байгаасаа шалтгаалаад мэдээж харилцаа адилгүй л байгаа ах бол хүн болгонд. Тэгэхдээ бол мэдээж эн чинь өөрийнх нь хийх ёстой ажил учраас тэгэл ажил гэж үзэх үү эсвэл бол амьдрал гэж үзэх үү тэгэл ямар ч хэсэн зохицуулах ёстой. Миний хувьд бол яг нэг азтай нь бол айгүй одоо азтай гэр бүлтэй учирсан учраас ингээд бүх ажлыг бас нөгөө аргины одоо асуудлуудыг маань зохицуулждаг манай гэр бүлийн хүн байдаг. Нөгөө талаас яг аль болох бас гэр бүлтэй цаг зарах гэж хичээдэг. Ажлын өдрүүдэд бол би жишээлбэл ингэ тийм ээ баримтлагдаг зарчим 1-ээс 5 дахь хүртэл бол одоо жинхэнэ hard working буюу одоо сайн ажил гэж өдөр цаг завгүй л ажиллана. Амралтын өдөр бол жоохон цаг гаргах гэж оролддог. Хагас бүтэн сайнд ялангуяа нөх ажилгээд тахаасаа илүү яг гэр бүлтэй жоохон чанартай цаг зарцуулаад тэгээ хүүхдүүдтэйгээ ч юм уу байж ах тэр нэг тийм зүгээр санагддаг. Тэгэхдээ мэдээж одоо тухайн үед ингээл яаралтай үнэхээр urgent одоо яаралтай ажил чухал ажлууд байгаад байгаа бол тэгэл хагас бүтэн сайн чиглэлтүүд тэгэл орхосоор аргагүй болно шүү дээ. Тэгэхээр яг тэгвэл энэ ажил амьдралын баланс зохицож гин гэдэг нэг тийм дүрм томьёо бол байхгүй байх гэж байна. Тэгэхээр тухайн үед нь зохицуулаад тэгэл аль болох нөгөө цаг зарах хэрэгтэй. Тэгээд мэдээж энэ төрөний ярьдаг тэр сайн CEO-гийн 6 одоо зан үйл нь шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр тэр ажил амьдралын балансыг оруулж ирж байгаа нь өөрөө эн чинь өөрөө бас нэг эргээд харсан чинь баахан ажил гэж явж байгаад эргээд харсан чинь гэр бүл нь орхигдсон хүүхэд боловсрал те хүмүүжлийн асуудал гэх юм уу те эрүүл мэнд ингээл тийм байхгүй тулд оруулж өгж байгаа бас сануулаад байна шүү дээ. Тэгэхээр тэрийг бол ерөөсөө мартаж болохгүй гэж боддог. Тэгээд CFA гэж бас асууж байна. CFA бол үнэхээр бас хүний одоо цагийг авдаг тийм одоо цол. Тэ энийг авахын тулд тэ шандас шалгадаг. Тэ би бол яг хуу эхний 2 левелийг бол одоо азар гэдэг шиг ингээд нөгөө суур юугаараа явж байгаад ингээд явцсан. 3 дахь левел дээр би чи ер нь айгүй их унсан. 3 удаа унж 4 дахь дээрээ тэнцсэн. Тэгээ яг хуу мэдээж нөгөө ажлын хажуугаар хийж байгаа учраас эхний 1 2 3 дээр бол би тэгэл дандаа шалтак хайгаад байдаг байхгүй. Зөө энэ ингээл амар их завгүй байсан учраас би одоо унчлаач гэдэг юм уу ингээл тэгээд сүүлдээ нөгөө хүн чинь аливаа нэг юмыг болохгүй бол нөгөө арга барилаа өөрчил гэдэг нэг юм бас хандлах хэрэгтэй шүү дээ. Тэгээд 3 удаа унлаа. Тэгээд арга барилаа өөрчилсөн. Жишээлбэл одоо урд нь нөгөө дандаа ороо ажиллаас ирээл ядарсан өдөржингөө нөгөө тархинд дүүрсэн мэдээлэлээр дүүрсэн байж байгаа л ороо ирээл бэлддэг байсан бол ерөөсөө болоод өглөө эрт дандаа одоо 6 цагт босоод бэлтгэлээ нэг цаг 30 минут 2 цаг яг хийчихэл тэгэл гих мэтчлээ ингээд нэг арга барилаа өөрчлөөд эхлэхээр бол хүн жишээлбэл тэрийг ингээд бас учрыг олчиж байгаа. Тэгээд CFA-гийн бас би айгүй олон юм дээр бас ярьж ирсэн. Ер нь энэ онлайн ментор гэж байдаг. Тэгээ менторуудтай бас тухайд мөнгө төлөхөөсөө эхлээл одоо жоохон яваад байхгүй. Тэгээд арга барилаа өөрчлөе гэдгийн хүрээнд яг тэр мөнгөний төлөө тэгээд ментор сешнүүд аваад явхлаар тэгээд 4 дахь дээр би тэнцсэн. Тэгээ 3 удаа унсан гэдэгтээ ерөөсөө би айгүй тийм ба proudly ярьж явдаг байхгүй. Яг тэгэхээр
айгүй их цаг авсан үнэн. Тэгтээ надад бас айгүй их буцаад үлдсэн. Тэр чинь ер нь нэг шатны шалгалтыг өгөхөд нэг дор 6 сар буюу 300 цагаас дээш бэлдэх ёстой гэдэг нэг юм зарчим байдаг. Тэгээ жил болгон би чи ер нь ингээд нэг хагас жил орчин буюу 300 цагаас дээш бэлдээд ийсэн. Тэгээд тэр унжах үеийн тэр яг шалгалтын үр дүн одоо унаад байсан боловч тэр чинь ингээд сурах явцдаа айгүй их юм тархинд ерөөсө мартагдахгүйгээр айгүй хөвөлдсөн. Тэгээд хүн чинь ер нь жишээлбэл мастрыг бол одоо бакалаврыг бол 4 жил сураад хүн мэрэгжил эзэмшчихлээ гэж боддог шүү дээ. Тэгэхээр би бол энэ CFA гэдэг одоо цолыг авахын тулд 6-7 жил яг ноцолтож ижиж авсан байдаг. Тэгэхээр бол одоо мэрэгжил дотндаа бүр нэлээд тийм мэрэгсэн мэрэгжил одоо цол авсан гэж бас тэгж боддог. Тэгээ яг дунд нь бол тэр олон удаа унаад ингээд юу яаж явах үед бол бас болжмоор юм шиг санагдчих тэ энэ одоо надад ямар ч хэрэг болох үлээ гэж бас бодох үеч бас байдаг. Гэхдээ тэр болгонд бол хүн бол юу гэж одоо би жишээлбэл өөрийгөө юу гэж бас хурцлдаг вэ гэхээр нэг юм үг толгойнуудтай толгойдоо би хийцэн байдаг байхгүй нэг хэдэн үгнүүд тэр нь бол losers quit буюу одоо нэг юм одоо чи шантарч тэгээ шантраад гарахын цагт тэр үгээ санахлаар би ингээд би лузер биш шүү гэдэг нэг тэр бодол төрөөл тэгээл ингээл дахин өгсөөр байгаа тэгээд ардна гарсан. Гэхдээ яг тий одоо бол эргээ ботход их гоё одоо memory гоё туршлага тэгж боддог. Подкастын ивент тэтгэгч Cafe Verniano. CFA-ийн 3 дугаар зэрэгтээ Монголд одоо хэдэн хүн байгаа вэ? 40 болцсон уу? 30 гаруй л ер нь бол хүн байдаг Монголд. Маш цөөхөн байдаг. Тэгэхээр бол маш их цаг зарцуулдаг. Би аль харин таныг яаж энэ хажуугын CFA 3 руу очиод байна гэдгийг аюул сонирхох гээд асуух гээд яжсэн аюул сайхан гаж завшаан тохиолоо. Тийм тань дээр сая SEO-гийн тухай ярьснаас үргэлжлүүлээ та сая нөгөө бордын тухай ярьлаа шүү дээ. Борд буюу одоо төлөөлөл удирдах зөвлөл те. За төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүд бол ерөөхдөө энгийн үгээр бол гүйцэтгэх захирлын ажлыг хянаж байгаа. Дээд удирдлага те хамгийн дээд удирдлага. За таны хувьд болохоор MCS investment буюу одоо хөрөнгө оруулалтыг хариуцж байгаа учраас олон компани туудтайгаа те төлөөлөл удирдах зөвлөл дээр байж байгаа. За зөндөө олон компаниас туудын дарга ч юм уу байгаа те. За ингээд бодохоор та зүгээр тэр хөрөнгө оруулсан компаниудынхаа гүйцэтгэх захирлуудад хамгийн түрүүнд зүгээр ямар шаардлага тавьдیں۔ Тэ ажлын шалгахтаа ч юм уу тэ. За ийм байх ёстой шүү гэл тэ. Тэр талаар board member одоо туузын гишүүн гэдэг үүрэг роолыг бас бид нэр зөвөр ойлгох ёстой санагддаг. Нэг талаасаа энэ нөгөө хянаад үйл ажиллагааг яваад байгаа юм шиг боловч энэ чинь нэг талаасаа дэмжлэг үзүүлэх чиглүүлэх бас үүрэг рол штэ. Тэгээ би бол илүү тэр дэмжлэг үзүүлэх гэдэг одоо тал руу ажилтдаг. Заавал үйл ажиллагааг одоо хянаж яах гээл чиний тэр инглээ эн чи инглээ гэл ингээд ахасаа илүү тэр хүнийг илүү дэмжлэг үзүүлэх. Зарим нэг хараагүй байгаа өнцөг одоо магадгүй одоо бүгдээрээ ярьж байгаад олох өнцөг энэ төр байх юм бол тэрийг нь тэр тал руу илүү чиглүүлж өөрсдийн бас одоо оролцоог оруулах тийм л юутай ажиллах. Би тийм зарчмыг барьж ажилладаг. Мэдээж SEO хүний хувьд бол харахлаар ямар хамгийн номер 1 юу би түрүү бас нөгөө 6 шалгуурын эхнийх нь хэлжсэн SEO бол ерөөсөө стратегч байх хэрэгтэй гэж. Тэгэхээр жишээлбэл стратеги гэдэг ойлголтыг хүмүүс бол янз бүрээр л бас ойлгож байна л да. Тэгэхээр SEO хүн бол стратегч гэдэг нь жишээлбэл SEO өдөр тутмын ингээд проблемуудыг шийдэх тэгээд нөгөө рутин ажил руугаа зуралдаад явцдаг юм талууд бас байгаад байдаг. Том юм ихтэй олж харах хэрэгтэй. Тэгэхээр хамгийн том дүр зургаар энэ чинь ер нь за хамгийн эхлээл харахад зах зээл нь ер нь хэр том потенциалтай зах зээл юм. Бид нэр хаана тоглох гээд байгаа юм те. Өрсөлдөгч нартайгаа харьцуулахад бид нар ер нь яаж бидний давуу тал юу юм, юугаараа ялгарч байгаа юм те. За тэгээд одоо ямар ресурсыг бид нар энд зарцуулах ёстой юм. Тэгэхээр ресурс байхгүй стратеги байгаад яах юм те. Тэгэхээр ресурс тэрийг зохион байгуулдаг
яг стратеги хэрэгжүүлэх хэмжээнд тэрийг бас бэлэн байлгаж чаддаг. Гүйцэлдүүлэх хүмүүсээ бас менежментийн системтэйгээ бүгдийг ингээд нийлүүлээд цогцоор нь харж чаддаг тим байхыг л ерөөсөө шаарддаг. Тэгэхгүй өдөр тутмын жижиг одоо асуудлуудтай зуралтаал эхлэх юм бол хүн том дүр зураг харж чаддаг болчихно. Би CEO хүн бол жишээлбэл би CFO байхдаа багийнхнаасаа юуг шаарддаг байсан бэ гэхээр CFO хүн бол бас стратегч юм аа. Та нар бити өдөр тутмын ажилтайгаа зуралдаад нийт цагийнхаа 70%-ийг яг юм тухайн бизнес дээр илүү үнцэн авчрах юмнууд руу зарцуул. Тэн дээр анализ хий. Тэн дээр одоо санаа оноо гаргаж ирээд гүйцэтгэх удирдлагатай танилцуул гэх мэтлэн ингээд тэгж ажиллахыг одоо зөвлөдөг байсан бол CEO хүн бол 70-аас ч их байх хэрэгтэй байх гэж. Магадгүй айгүй сайн бага бүрдүүлсэн байхаа тохиолдолд бол тэр өдөртмийн үйл ажиллагаатай зуралтахаас илүү стратеги гэдэг дээр айгүй их цагаа зарж явах хэрэгтэй байх. Стратеги, байгууллагын бүтэц зохион байгуулалт, түрүүний миний хэлдэг нөгөө эхний 3 шалгуур дээр л их цагаа зардаг байх хэрэгтэй. Тийм учраас ер нь бол энэ ялангуяа CEO, board, за тузын дарга, shareholder-ч гэдэг юм уу энэ нөгөө өөр өөрсдийн үүрэг ролтой. За тэр үүрэг ролынхаа хүрээнд ажиллаад тэгээд харилцан их сайн нэг нэгэндээ дэмжлэг болж ажилтдаг тийм байгаа тохиолдолд бол яг л нөгөө нэг завин дээр суугаад нэг тийшээ хараад бүгдээрээ нэг тийшээ сэлүүрдэж байгаа гэдэг тэ адилхан болох байх гэж боддог. Стратегч гээл тэ одоо та нөгөө бас visionary гэж ярьжсэн тэ алсыг харах хэрэгтэй гэл одоо яг магадгүй гүйцэтгэх захирлууд бол ихэнх нь нөгөө өдөр тутмын үйл ажиллагаа да ингээд түүртэйт ч юм уу гэх үе байдаг л бах те таны одоо хөрөнгө оруулсан компаниудын ч гэсэн байгаа бах тийм захирлууд. Тэр үед нь зүгээр яаж зүгээр таны хувьд жишээ нь зүгээр сэтгэлгээг нэг юм тэлнэ гэсэн ойлголт байна шүү дээ. Одоо жишээ нь стратеги боловсруулаад ингээ ирээдүг бодно, алсын хараа бодно гэдэг чинь өөрөө ингээл том зураг те өшөөл бүр том бидний бодож чадхаас том ажилчдынхаа бодож чадхаас том бодож ижил тэр чинь өөрөө тэр захирлын үүргээ гүйцэтгээд байна шүү дээ тий. Тэг яа тэр сэтгэлгээгээ томруулж тэлхийн гэдэг дээр та яадаг юм. Яг мэдээж нөгөө тухайн мөчид CEO-гоор томилогдоод ажиллаж байгаа хүн бол нэг тийм баг сэтгэлгээний цар хүрээ багтай энтер байх магадлал нь их бага байх гэж. Тэр хүн бол зүгээр яг юма зөвөр харж чадж гэнэ үгүй тухайн үед эсвэл янз бүрийн шалтгаанаас болоод тэрүүх хэсэгт нь харж ийнүч гэдэг юм уу тийм л асуудал байгаа байх гэж бодоод байна. Тэрнээс CEO хүн бол бас баргийн юу бас нэг төдийлөн олддгоо бас чинь бас нэлээд урт хугацаанд бэлтгэгдсэн чадах бүхий оюуны хувьд ч гэсэн тийм хүмүүс CEO болдог байх гэж боддог. Тэгээд гол нь тэрийг л нөгөө зөв тал руу чиглүүлэх ингээд үзүүл яасын, тэгээд үзүүл яасын ч гэдэг юм уу асуух, тодруулах тиймэрхүү байдлаар оролцдог. За мэдээж тэгээ нөгөө цаг хугацаанд тулцсан зах зээл бидний хүлээхгүй гэдэг нэг үг байдаг шүү дээ. Зах зээл бидний хүлээхгүй байгаа тиймэрхүү тохиолдлуудад бол чиглүүлэхийн тулд тухайлсан нэг юм стратегийн одоо аргуудыг бас зөвлөдөг. Хамгийн гол нь яагаад энийг ингэж ийм вөхлөөр нэг тийм олон одоо онол яриад юу байгаад байна гэхээс илүүтэй стратегийн аргуудыг зөвлөнө гэдэг нь юу хэлээд байна гэхээр бүгд нэг хэлээр ойлголцдог байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй нөгөө завин дээр суудсан одоо бүгдээрээ өөр хэлээр яриад байвал те нэг нь одоо англи хэлээр яриад, нэг нь солонгосоор яриад, нэг нь монголоор яриад гэдэг шиг ингээд хоорондоо ойлголцохгүй байх юм бол тэр бол утгагүй яагаад ч урагшлахгүй юм болж өгнө шүү дээ. Тийм учраас тэднэрт нэг зүг рүүгээ харахын тулд нэг хэлээр ойлголцдог байх тийм арга барилуд хэрэгтэй. Ялангуяа стратеги дээр бид нар хаашаа хүрэх гэж байгаа гэдгийг нэг хэлээр ойлголцож, нэг хэлээр бүгд л одоо бордын одоо гишүүд, бордын одоо дарга те, түзийн дарга, гүйцэтгэх захирал, тэгээ за C-level-ийн захирлууд, менежерүүд, ажилтнууд нэг хэлээр ойлголцдог байх нь аягүй чухал. За нэг хэл гэж би яг юу хэлээд байгаа юм гэхээр стратегийн аргууд буюу одоо framework гэж ярьдаг те. Тим имийг ингээд бас ярих нь зөв. Тэгэхгүй ингээд нэг нь одоо за cascade framework-оор бид нэр стратеги тодорхойллоо гэж хад нөгөөх нь одоо юу гэдгийг balance scorecard ч гэдэг юм. Ингээд өөр аргуудаар ярихлаар өөр одоо хэлээр яриад байгаа юм шиг болоод байгаа байхгүй. Тийм учраас энийг нэг хэлэнд оруулах хэрэгтэй.
Тэгэхээр бол хугацаанд тулцсан зах зээл биднийг хүдээхгүй юун дээр бол асар хурдтай ингэж харилцан ойлголцож явах хэрэгтэй учраас тэрэн дээр нь жишээлбэл бол миний саяны хэлдэг cascade framework-ыг ашиглаа. Энэ бол хэдүүлээ одоо нэг айхтар мундаг нэгэндээ юу заах гэдэг биш ерөөсөө нэг хэлээр ярил гэдэг тийм үнцгэр. Одоо гих мэтчлэн тэгж чиглүүлдэг тийм. Тэрнээс тэр яг гардан гүйцэтгэх одоо тэр стратегийн аргаар жишээлбэл тэрийг гардан гүйцэтгэх хүн нь бордын захирлууд биш. Одоо бүр тэр байтугай томьёолох нь ч бордын захирлууд бас биш шүү дээ. Хамтдаа магадгүй одоо CEO хүн өөрөө тэрийг томьёолоод одоо түз дээр авчиад батлуулаад гүйцэтгэх нь бас CEO болон түүний баг. Тэгж ажиллах хэрэгтэй байдаг тийм. Подкастын ивент итгэгч Discover World Travel. MCS Investment-ийн хувьд болохоор яг нь ер нь MCS Group-ийн хувьд хоёлаа ярианы ихэнд хэлжсэн нөгөө томилгоонууд хийдэг гэл те. MCS Investment-ийн хувьд ч гэсэн хөрөнгө оруулсан компаниуд дээрээ тодорхой хэмжээнд удирдлагын төвшин менежерүүдийн томилгоо хийдэг те. Энийг юу гэж би зүгээр гаднаас нь харж байгаа. Энэ бол нөгөө venture capital буюу зөвхөн хөрөнгө мөнгөөр хөрөнгө оруулах биш те. Нөгөө менежментийн хувьд стратегийн хувьд тэр ноу хаваараа бас хөрөнгө оруулж байгаа ийм юу юм уу л гэж хараад байгаа. Зүгээр та энэ дээр ярих юм бол удирдлагын төвшөнд бид нар менежерийн ийм зорилготой тавьд юм хөрөнгө оруулсан компаниудтай гэдэг дээр. Хөрөнгө оруулалтын гэрээнээсээ хамаарат одоо харилцан адилгүй шүү дээ. Бас тий зарим дээр нь бол гүйцэтгэх захирал томилох эрхтэй байдаг. Зарим дээр нь бол санхүү эрхэлсэн захирал томилдог ихэнхтэй тий. Бүр зарим тохиолдолд бизнес хөгжил стратеги хариуцсан хүн ч гэдэг юм уу. Тухайн бизнесийнх нь өөрийнх нь бас хэрэгцээ. Тэгээд нөгөө бизнесийн циклийнхаа аль үе шатанд явж гэнэ үү гэдгээс нь хамаарат бид нар харж харилцан ярилцж байгаа л тэгээд за энэ танад нэг ийм дэмжлэг хэрэгтэй юм байна. Энэ тал дээр нь ингэж ажиллах хүн хэрэгтэй юм байна гэдэг өнцгөр л томилдог. Тэгээ мэдээж тэр чин CEO болон CFO за бизнес хөгжлийн захирлууд өөр өөрийн бас хариуцсан үүрэг ролтой. Тийм учраас тэр болгонд нь таарсан дэмжлэгүүдийг л үзүүлээд явж байгаа. Ер нь бол бид нар ихэнхдээ бас энэ хөрөнгө оруулсан компаниудаа илүү урт хугацаанд амжилттай байгаасай. Тэрнээс нэг яхтар хянах гад гэдэг юм уу, санхүүгийн хувьд итгэхгүй байгаад ч гэдэг юм уу гэхээс илүү дутуу байгаа одоо ур чадварууд, дутуу байгаа ресурсуудыг нь гүйцэх үүднээс л тухайлсан зарим нэгэн томилгоонуудыг л хийдэг. За хоёлаа энэ дээр нөгөө нэг үргэлжлүүлээд шууд юу ач. Үргэлжлүүлэх асуултуудад маань энэ номын юу бас санаа орох учраас хуулийнхаа тухай нэг яриад өгч тий. За мягмарч ав захирлын хөдөлгөөрөө Стивен Бартлтын гүйцэтгэх захирлын өдрийн тэмдэглэл номын 24-р хууль дарамтыг өөрийн давуу тал болгох гэдэг хууль орчуулсан. За энэ хууль бол ийм Billie Jean King гэдэг нэртэй теннисний алдартай тамирчны жишээгээр эхэлдэг те. Ер нь бол нөгөө Wimbledon гэдэг тэмцээнд бол 20 удаа тасралтгүй төрүүлсэн байсан. Тийм учраас нөгөө нэг одоо бүх теннис сонирхогч гэх юм уу одоо теннисний ертөнцөөрөө бүр ингээд нөгөө одоо 21-гээ ялах уу гэдэг тэр дарамт pressure гэж ярьдаг те. Ингээд нөгөө ажиглаад байжээсаа үйлдэл болгоно ингээд. Тэгээд нөгөө сэтгүүлчид асуусан чи юу гэж хэлсэн бэ гэхээр дарамт бол давуу тал юм аа тий. Үүнийг зөвхөн хичээл зүтгэл гаргасан хүмүүс л хүртдэг юм аа гэд нэг юм алдартай үг хэлсэн. За та орчуулсан хуулийн талаар бид нарт ярьж өгч. Энэ хууль яг ямар санаа агуулсан хууль юм бэ? Дарамт буюу одоо pressure, англи үг нь бол pressure гэдэг үгийг хэлж байгаа байхгүй тий. Pressure бүх одоо өндөр түвшинд ингээд амжилттай ажиллаж байгаа үйл ажиллагааны хувьд бол жишээлбэл устдаас дээгүүр явж байгаа ч гэдэг юм уу тэр болгонд дарамт ирдэг. За теннис тоглох гэдэг бол одоо гоё нэг төрлийн тоглоом юм шиг боловч олон төрүүлээд ингээд олонний хайр хүндэтгэлийг хүлээгээд авраг болоод ирэхлээр жишээлбэл тэр нь хүн болгон нөгөө хүлээлт нь тэр хүн төрүүлэх ёстой гэж төрүүлж чадахгүй л энэ муу одоо ингэчлээ эсвэл тэгчлээ ч гэдэг юм уу янз бүрийн ингээл итгэл алдлаа ч гэдэг юм уу тэр ингээд явдаг. Яг энэтэй адилхан жишээлбэл бизнес дээр бас тийм дарамтууд угаасаа л байдаг гэж. За нэг мундаг CEO томилогдлоо.
За тэр хүн бол одоо олон жилийн амжилттай, олон жил үйл ажиллагаа амжилттай удирдсан хүн. Тэгтэл тэр дараагийн нэг сорилтыг хүлээж аваад нэг өөр газар ч юм уу эсвэл нэг шинэ зүйл дээр ажиллахад яг л өмнөхтэй адилхан тэр хүн бол алаад өгөх юм шиг л бодож байгаа. Энэ нь гэхдээ нэг талаасаа нөгөө хүндээ очихдоо бол дарамж болж одоо прешэр болж очиж байгаа байхгүй тий. А тэгвэл ягаад жишээлбэл тэр прешэр тэр хүн дээр ирээд ийн үг гэхлээр энэ нэг талаасаа бол тухайн хүнийх нь өөрийн нөгөө хүсэж хийсэн ажил гэдэг байгаа байхгүй тий. Хүсээгүй байхад нь үх юм бол тэр бол жишээлбэл юу биш одоо прешэр биш одоо юу гэх юм стресс болж хувирдаг тий. Тэгэхээр тэр чинь өөрөө хүн ингээд хүсэж хийж байгаа учраас энийг яагаад би ер нь заавал зовлон гэж харах хэрэгтэй юм бэ гэдгийг өнцгөөс нь бодох юм бол тухайн хүний тэр прешэр ерөөсөө байхгүй болж хувирдаг юм байна л да. Жишээлбэл Билли Жин одоо ингээд хэлж байгаагаар бол энэ зүгээр хөдөлмөрлсөн хүн энийг хүртэж байгаа маа. Тэгээ энийг бол хөдөлмөрсөн хүртэж байгаа. Тэрнээс би хөдөлмөрлөөгүй байсан бол хин ч намайг ингэж дарамтлахгүй шүү дээ тий. Магадгүй Уимблдонд хизээч орохгүй. Эсвэл одоо хизээч тенс ч болж чадахгүй байх байсан баг. Гэхдээ тэр хүн өөрөө хүсээд хөдөлмөрлсөн учраас энэ прешэр ирж байгаа маа. Тэгэхээр чи энийг заавал тэгж одоо хэцүү хүнд зүйл гэж хүлээж аваад хэрэг юу гэд юм бэ гэсэн санаа. Хуулийн үндсэн санаа нь ерөөсөө энэ. За тэгээд ер нь бол хүн ингээд янз бүрийн прешэр одоо түүнийг дагсан ингээд одоо дарамтууд орж ирэхэд хүн бол яаж харах хэрэгтэй юм бэ гэхлээр энэ эхлээд тэрийг би ер нь яг юунаас болж юу байгаад байна вэ гэдгийг эхлээд онцлох хэрэгтэй юм байна л да. Онцлол би одоо өөрөө санаа яагаад байгаач мэдэхгүй ингээд стресстэй л одоо сэтгэл зовноод идэг шүү дээ. Тэрийг эхлээд ингээд хамгийн ихний алхам нь бол яах ёстой вэ гэхлээр би ер нь яг юунаас болоод ингээд байна вэ гэдэг тэрийг онцлох хэрэгтэй. Харах одоо тэрийг ойлгох, танин мэдэх үнц гэсэн үг тийм. Хоёрт нь аягүй сайн ажилтдаг бас нэг арга нь бол бусдад хуваалцах хэрэгтэй. Жишээлбэл би ингээд ингэчлээ гэдэг нэг ментортойгоо ч юм уу эсвэл одоо хамт ажиллаж байгаа улсуудтайгаа ч гэдэг юм уу. Хуваалцахлаар бас тэр ингээд ерөнхийдөө аягүй их багасд юм байна. Одоо тухайн байж байгаа прешэр бол аягүй их багасдаг. За 3 дугаарт бол ерөнхийдөө энэ прешэр гэдэг юмыг бол хамтран орш гэж. Заавал одоо яг энэ Билли Жин Кинг бол одоо жишээлбэл яг хамтран орших үе шатан дээр явж байгаа хүн учраас энэ зовлон биш гэж хэлж байгаа байхгүй тий. 3 дахь үе шатан дээр бол магадгүй одоо чи ингээд нэг бордос ч аягүй их тийм даалгавар авцсан. Борлуулалт бас тэр хэмжээнд сайн явж өгөхгүй. Ингээд тэр байгаа үед жишээлбэл асар их дарамт ирнэ штэ. Тэгэхдээ тэрийг эхлээд ойлгочлоо. За бусдтайгаа хуваалцчлаа. Яах вэ хүү санаа оноог нь хавлаа. 3-т нь бол за ягаад чи яг энэ мөчөд энийг хийх ёстой үүрэг ролтой хүн билээ гэдгийг ингээ харахтлаар чи айгүй хичээсэн энийг чамаас өөр хийж чадах хүн байхгүй. Магадгүй тэгтээ чи энийг бол ерөөсөө тийм стресс гэж бодоод байх шаардлагагүй гэж харах юм бол 2-т тэр 3-т тэр хүний стресс бас нэн даруй алга болж эхэлдэг. 4-т бол стрессийг өөрийнхөө давуу тал болгох гэдэг байхгүй. 4-т үе шатна. За тэгэнгүүт тэрний юу хэлж ийнө вэ гэхээр ер нь бол стресс жишээлбэл стрессийн эсрэг одоо энэ прешэр одоо дарамтын эсрэг дадлах нь юу вэ гэхээр ямар ч зовлонгүй одоо тийм сайхан бүх юм ингээл гоё цаанаасаа хөврөөл ингээл явах тийм одоо зөөлөн зам байгаа байхгүй. Нөгөөх нь тухтай бүс те нөгөөх нь юм хатуу зам. За энэ хоёрыг ингээд харахаар яг л дөрөвний хэлдэг шиг хөдөлмөрсөн хүмүүсний энэ замаар явдаг. Нөгөө тухтай зам байгаад байгаа юм бол хизээч амжилтанд хүрдэггүй. Нөгөө талаасаа бол энэ баг юу шиг гэдэг ба шүү дээ. Одоо богино хугацаанд жишээлбэл хүн сахарын хэрэглээ бол үнэхээр одоо бас тухайн үед бол яг идэж явах үед бол үнэхээр гоё бас мэдрэмж авдаг хүн бол амттай юу иддэг. Гэтэл бол яг тэрнтэй адилхан тав тухтай байдал бол хүнийг ингээд улам тэр одоо комфорт зон гэдэгт нь байлгаад байдаг. Тухтай бүсэд нь байлгаад байдаг. Тэгэл тэндээсээ хизээч гарч чаддаг. Гэтэл бол энэ дарамтыг мэдрээд энэ хэцүү замаар нь явж байгаа хүн бол энэ урт хугацаанд бүр айгүй тийм одоо амжилттай байдаг тий. Одоо давсгүй сахарыг багсгаад ирэхлээр бас хүний биед адилхан л байдаг шүү дээ. Ихэнх үедээ бол хэцүү байдаг боловч урт хугацаанд бол эрүүл байдаг гэдэгтэй адилхан давуу тал болж хувирж байгаа. Энэ өөрөө
хэцүү замаар явсан нь өөрөө урт хугацаанд тухайн хүний одоо юуны давуу тал нь болж хувирдаг учраас дөрөв дэх үе шат нь бол хүн энэ прешрийг ингэж ашиглах хэрэгтэй гэх. Тэгээ дөрвөн шаттайгаар ингээд хүн өөрийнхөө стрессийг бүрэн одоо прешрийг бүрэн одоо нэг ёсны эн чинь яг би зүгээр ойлгохтой бол ингэж бодоод байгаа. За энэ ингээл аргын зааж өгөөд ингээд байгаа боловч CEO хүний бас нэг айгүй том асуудал. Айгүй олон ер нь дийлэнх CEO-нор зүрх судасны тэгээд нөгөө хотоодны одоо лайлт тэг янз бүрийн юм өвчнөр бас өвдөх эрсдэлтэй байдаг CEO хүмүүс бол яг тэгвэл тэр асар их дарамтын донд байдаг учраас тэрийг л одоо нэг ясны эвтэйхэн бас нэг юм хүн сэтгэлээ стрессээ зөв өдөртөж чадах юм бол тэрнээс бас хол ойлгож болох гэдэг зөвлөгөөг өгöd байгаа л тухайлдаа энэ хууль бол тэ 24 дугаар хууль гэдэг нь хэрхэн хүлээж авсан шалтгаалаад үр нөлөө нь өөр болох тухай тий. Стресс гэж хүлээж авбал энэ бол өөрөө өвчин болж байгаа юм тий. Энэ бол миний давуу тал юм а гэж хүлээж авч байгаа тохиолдол бас өөр болчихж байгаа юм тий. Хөнгөрөөд явчихж байгаа юм да тий. Таны хувьд болохоор яг MCS group-т ингээд 20 гаруй жил болчихлоо гэж байна. Гэхдээ яг энэ асуулт нь өөрөө нэг газараа удаан байхаар энэ өөрөө тухтай бүсэд орж байгаа мэдрэмж авдаг уу гэдэг тухай асууж байгаа. Гэхдээ яг ингээд томилгоо мэдээч ингээд та нөгөө ихэнд ярьсан өөрөөр салбар руу ороод ингээд энэ бол чаленж байсан гэдэг. За яг Unitel хамгийн удсан бараг 9 жил болсон байна. Та тийм тухтай бүсд орсон мэдрэмж авч байв уу? Подкастын ивент итгэгч 20 жилийн турш таны гэр бүлийн ихтгэлтэй сонголт, шин сонголт тавилгын их дэлгүүр. Харьцангуй гайгүй. Одоо нэг ганцхан компанид 20 жил ажиллаж байгаа хүн бол би жинхнээсээ яг тухтай бүсдээ орсон байж магадгүй гэж боддог. Миний хувьд бол их тийм олон зорилтуудын дондор яваадсан учраас бол өөр одоо туршлага хөрөмтлүүлээд явж исэн учраас харьцангуй тэртлийн бодлол ер нь бага байдаг. За яг мэдээж MCS гэдэг одоо компанитай ингээд ажиллаад 20 жил болж байгаа учраас тэр бол гаднаас нь харахад бол тэгж харагдах боломжтой боловч миний хувьд харьцангуй гайгүй тэр нь бол. Ер нь тэгтээ явахтаа ер нь бас хүн янз бүрийн юм хийж үзээд тэгээд өөрийгөө сориод бас тэр тухтай бүсээсээ гараад явж явах хэвээр нь бол тэр бол зарчим штэ. Тэгэхгүй яг л саяны хэлдэг шиг нэг тухтай бүстэй байгаад байгаа тохиолдолд бол хөгжихгүй л дээ. Яг одоо магадгүй таны хариуцж байгаа ажил чинь болохоор ялгаагүй бас өөр салбарын компаниудад хөрөнгө оруулж байгаа учраас тухтай бүсд бараг орох боломжгүй л гэж харагдчих тий. Дахиад нэг өөр салбарын өөр компани гэл ингээл явах учраас. За тэр талааснаас харж болно. Би нэг зүйлийг бас асуух гэсэн юм санджлаа. Та анх л нөгөө нэг тэтгэл авч явах үед л MCS-ийн соёл гэл нэг ярьжсэн. Тэгээ энэ MCS компани соёлын тухай болвол үлгэр домог шиг л яригддаг. Яг тэр компани соёл зүгээр яаж мэдрэгдтiin гэдэг дээр бас гайхаад байгаа байхгүй. Одоо жишээ нь бол зарим би жишээ нь одоо баг хөтөлмөрийн зах зээл дээр 10 жил боллоо гэхэд нэг тийм амар хүчтэй компани соёл сайн мэдрээгүй ч юм уу тийм юм байгаа ер нь бол. Тэгэхээр тэр компани соёл гэдэг ойлголт яагаад ингэж бүр ажилтгүй биднэрт хүртэл ингэж дуулдатлаа явсан юм бэ? Тийм их нөгөө ажилчид нь өөртөө шингээгээд тийм ингэж ярих хэмжээний тийм хүчтэй юу байдгийг юм бэ л гэж гайхаад байна. Би яг MCS-ийн соёлыг ярихаас өмнө нэг юу санаанд орчлоо л доо. Жишээлбэл соёл бол стратегийг өглөөний цайнд эдэн мэднэ тэр гэл нэг юм өгнүүд бас байдаг шүү дээ. Гэхдээ тэр бол ер нь бол ортой. Яг гэвэл Netflix компани одоо Reed Hastings гэдэг CEO байдаг шүү дээ. Мань хүний бичсэн ном байдаг. Тэрэн дээр бол юу гэж хэлж яах вэ гэхээр эдийн засгийн асар олон циклийн ялангуяа .com bubble тэгэл их л олон юм дундуур ингээд явсан. Тэгтээ энэ компани бол яаж өнөөдрийг хүртэл ингэж амжилттай явж ирсэн бэ гэхээр энэ одоо ямар нэгэн оруулсан хөрөнгө оруулалт эсвэл одоо хэн нэгэн хүний одоо гайхамшигтай тийм юу энэ ерөөсөө биш ээ. Энэ компани соёл нь өөрөө энэ компаниг өдий хүртэл ингээд амжилттай явуулах суурь байсан юм а гэж өөрөө хэлсэн байдаг. Тэгээ мань хүний тэр бичсэн ном бол үнэхээр бас их тийм бизнесийн сургуулиудад ч заадаггүй айгу тийм гоё
санаануудыг, соёлоодыг өөрийнхөө компани соёлыг нээлттэй дэлгэсэн байдаг. Яг тэрнтэй адилхан би ингээд MCS Group-ийнхаа соёлыг одоо яг чиний асууж байгаа шиг яг юугаар онцлог юм бэ гэдэг ингээд эргээд бодж үзлээ л дээ. Тэгээ ингээд бодглохлоор соёлыг тодорхойлцсон айгүй олон элементүүд байдаг. За жишээл бидний mission, values, principles гэх ингээл одоо үндэс зүйл, баримтлах зарчим гэдэг байдаг. Гэхдээ яг хөө тэрийг ингээд товчхон дүгнж хэлэх юм бол ерөнхийдөө бол эерэг үзэл бодолтой. Тэгээд үе үеийн залуучуудын одоо багийн тоглолтоор бий болсон тэр одоо болгож байгаа тэр үн цэнийг л MCS-ийн соёл гэж нэрлээд байна удаа гэж ойлгоод байгаа. Эерэг бодолтой, эерэг хандлагатай. Тэгээ багаар тоглодог. Мэдээж айгүй олон үзүүлэлтүүд байдгийн. Би одоо нэг бүрчлийн хэлэхлээр бас тэр нэг тийм хамаатай биш байх. Зүгээр товчоор дүгнж хэлэх юм бол тэгээ үе үеийн энэ бол нэг одоо юу гарч ирээд нэг үеийн ч гэдэг юм уу биш. Ингээд 32 жилийн түүхтэй тэр 32 жилийнхаа явцад энэ компани бол яг л эерэг бодолтой тэгээд үе үеийн залуу хүмүүсийн багаараа хамтарч бүтээсэн бизнесийн үр дүн тийм энэ бол одоо MCS-ийн соёл юм байна да гэж тэгж дүгнж харж байгаа юм. Тэгээд хувь хүн жишээлбэл MCS-д ажиллаж байгаа хувь хүн зөвхөн MCS Group-ийн одоо нийтлэг соёлоос гадна компани болгон бас өөрийнхөө онцлогтой соёлыг бас салбар яг гэвэл бизнесийн салбараас хамаарат тэгээд өөрсдийн онцлогтой тэр соёлоодыг бас тодорхойлсон байдаг. Гэхдээ ихэнх одоо ялангуяа ингээд залуучууд ажилтдаг тэгээд масс одоо зах зээл нийгэм одоо юу ритейл юусерс рүү чиглэсэн ийм зах зээл дээр ажилтдаг компаниуд бол сүүлийн үед одоо соёлын элементтэй бол нэг ингэж тодорхойлоод байгаа. Гэхдээ яг энэ том дүр зураг нь том одоо шүхэр нь бол MCS-ийнх. Тэгээд тэр дотор компани болгоомор өөрсдийнхөө тодорхойлдог. За нэгдүгээрт бол жишээлбэл MCS-д ажиллаж байгаа компаниудад ажиллаж байгаа хүн бол эерэг хандлагатай байх хэрэгтэй байна гэж. Нэгт тийм. Хамгийн түрүүнд номер 1-т хандлага ерөөсөө эерэг хандлагатай байх хэрэгтэй. Хоёрт бол багаар тоглогч байх хэрэгтэй. За гуравт бол одоо адаптив буюу альва нөхцөл зах зээлийн нөхцөл байдал зохицуулалт тэгээд өрсөлдөөн янз бүрийн юмд тийм хувьсан өөрчлөгдөх чадвартай байх хэрэгтэй гэж адаптив байх хэрэгтэй гэж тийм. За дөрөвдүгээрт нь бол тэр хүн бол байнгын суралцагч байх хэрэгтэй. Соёлынхоо одоо энэ тэнд ингээл юу гэдгийг суралцах гэдэг нэг юм ойлголт байгаа даа шүү дээ. Тэнгүүт энэ тэндээс хамаа намаагүй юм бас сураад юу байгаа даа гэхээсээ илүү өөрсдийнхөө бизнес домен, тэг контекстийнхаа хүрээнд бас суралцаад тэгээд тэрийгээ бас бусдтайгаа хуваалцдаг. Тийм хүн бас их амжилттай байна гэж тийм. Ерөнхийдөө бол соёлын элементүүдийг нэг иймэрхүү хэдэн ийм одоо дүнгээр бол бид нар эргэж харж байгаа. Тэгээд бизнесийн салбар болгон өөрсдийнхөө юунаас хамаарад энийг бол эргэж одоо дахин ингээл соёл гэдэг чинь нэг ингээл яваад орхисон юм биш. Байнгын ингээл тэрийг арчит зүлгээ сайжруулаад тэгэл ингээл явж явах хэвээр. Тэгээд магадгүй одоо дараагийн жишээлбэл 30 жил тий MCS Group ер нь энэ бизнесийн салбарууд амжилттай байхын тулд бол соёлоо л ихсэн аюу бодох хэрэгтэй юм байна гэж тий. Нөгөө юм консистент тий тасралтгүй л ингээд тогтмол авч явах яах тий. MCS Group-ийн хувьд болохоор гэхдээ яг одоо та болвол нөгөө хөрөнгө оруулсан компаниудаа жишээ нь тэр соёлыг уусгах тий одоо нөө хаваасаа өгөх тийм боломж нь хэдийн хугацаанд байд юм болоо ер нь энэ MCS Ventures-ийн хувьд хийсэн одоо хөрөнгө оруулалтууд буюу бидний бизнесийн салбарын аягүй олон салбар байгаа нэг л хэсэг нь шүү дээ. Тэгэхээр яг хуу бидний баримтлагдаг бодлого юу вэ гэхээр энэ нэг талаасаа энэ чинь MCS-ийн одоо MCS бол өссөн ч бай, үл өссөн ч бай корпорац буюу одоо бизнесийн цар хүрээний хувьд бол асар том корпорацийн түвшний бизнес байгаад байгаа. Тэгэхээр стартапын технологийн гарааны салбарын гарааны одоо бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийхээр
яг MCS-ийн соёлыг тэр чигээр нь авч хийн гэвэл одоо бүтэхгүй. Тийм тий. Жишээлбэл одоо стартапын юу? тий стартап хоёр бол өөр тий. Тэгээд одоо тухайлбал жишээлх юм бол нэг ийм Prius машин явах хэвээр замун дээр одоо том тракер явах гэдэг шиг юм болж хувирна шүү дээ. Тэгэхээр энэ бол бүтшгүй. Учираас бидний баримталжсэн зарчим одоо ч гэсэн баримталж байгаа зарчим бол юу вэ гэхээр MCS-ийн янз бүрийн одоо энэ корпус дээр хэрэгэлдэг соёл, процесс, бүтэц зохион байгуулалт гэдэг юм тэр бүгдийг хөрөнгө оруулсан компаниудаа маш тийм энгийн болгож жишээлбэл 10 хуудастай одоо дүрм журм MCS дээр хэрэглэгддэг байлаа гэх юм бол тэрийг стартап компани дээр нэг хуудас болгол гэж л. Гол санаануудын л дурдсан нэг л хуудас болго. Тэгээд ерөөсөө хөндрүүлээд байх шаардлага байхгүй. Процессын хувьд бол одоо хэлбэрхэн болго. Гэх мэтлэн тийм зарчмыг барьж ажилладаг. Тэгэхдээ бол мэдээ суур ойлголтуудаа болвол соёлын суур ойлголтуудаа өгж бас тэрийг одоо хэрэгжүүлэх гэж л хичээж л байгаа л да тийм. За бас нэгэн чухал зүйлийг би бас асууя гэж бодож байсан. Энийг яг нийгэмд нэг сүргээр нь ярихдаа том групп компаниуд ингээд стартапуудыг худалдаж аваад тий ингээд нэгтгэжлээ гэж ярьдаг. Өрсөлдөгчөө худалдаад авчлаач гэдэг ч юм уу тий. Гэхдээ яг зүгээр ер нь жоохон судлаад үзэх юм бол угаасаа л энэ бол дэлхийн нийтийн venture capital буюу ингээд хөрөнгө оруулалт тий стартапуудыг ингээд өргөжлүүлээд хөрөнгө оруулаад менежментийн хувьд дэмжиж аваад явдаг нь бол ингээд бүр юм соёл тогтсон түгээмэл ойлголт болчихсон тий. Америк нэгдсэн улс бол энэний хамгийн том жишээ байгаа. Та нэг ярилцлагандаа бас ярьсанмсаа одоо unicorn компаниудыг бэлтнэ гэл тий. Тэгээ unicorn ч юм бол $1 тэрбум үнэлгээтэй компани гэлж байгаа. Дараагийн бид нэр IPO хийх кандидатуудыг бэлтнэ гэл тий. Олон нийтэд хувьцаагаа гаргах компаниудыг бэлтмээр байна гэл. Тэгээ зүгээр энгийнүүдээр харах юм бол яах гэдэг ч юм уу те. Зүгээр ингээ корпорац том зургаараа харахад ингээд үйл ажиллагаа нь явж байхад заавал ягаад жижиг бизнесүүдийг босгож ирэх гэж ийм их том нэг жалб компани байгуулад те хөрөнгө оруулалт хийгээд мөнгө төгрөг өгөөд нөө хаваа өгөөд байгаа юм бэ гэж бодож магадгүй те. Энд дээр нь та нэг ийм учраас бид нэр дараачийн ийм компаниудыг бэлтгэх гээд байгаа маа. Ийм учраас бас ялгаагүй хэлжсэн. Импортыг орлоод экспорт руу чиглэсэн компаниудыг бэлтмээр байна гэдэг. Энэ зорилгын талаар. Подкастын ивент этгэгч Европын холбооны стандартыг бүрэн хангасан Монгол орны онгон нагшин байгалийн эрдэс тус Via Millenia. Ер нь маш ойлгомжтой дөө бид нар нэг компани одоо хөрөнгө оруулалт хийгээл худалдаж аваал залгаал энэ төр гэдэг шиг тийм байхгүй. Одоо сүүлийн 5 жил гаруй хугацаанд бидэртэй хамтарч ажилласан хөрөнгө оруулалт авсан асар олон компани байгаа. Тэг би бас юу ажилласан сүүлийн 2-3 жилийн өмнөх тооштой би ингээд сүүлийн 20 оноос хойш над дээр гэж питч хийсэн компаниудыг тоолсон 500 орчим компаниуд дээр гэж питч хийсэн байлаа. Тэрнээс мэдээж үзэж байгаад бид нэр одоо бизнесийн байгууллага учраас аль нь одоо ирээдүйд улам магадaltaй байна. Аль нь жоохон за мэдээ жоохон өөр юм оролдоод үтсэн дээрдээ тэргээд одоо бодит үннийг бас хилээд явуулах уу тэр гэдэг ч юм үзэж байгаа. Тэгээд хамтарч ажилласан бас нэлээдгүй одоо олон бас компаниуд байгаа. Энэ стартап технологийн салбарын их л олон компаниуд бидэртэй хамтарсан. Тэгээд бүгдээрнгээс нь очиод асуухад нэг одоо том компани хөрөнгө оруулалт хийгээд биднийг залгичлаа, ингэчлээ гэсэн тийм компани одоогоор байхгүй байх гэж би бол бат итгэлтэй хэлдэг. Харин ч бүр би тэр компаниудыг за маргааш хаалгаа хаах гад явж яхад нь яа идэ гэд ингээд явж яхад нь бид нар бас энэ зах зээл дээр их дэмжлэг болсон болов уу гэж боддتي. Тэгээд түрүү би ярианыхаа ихэнд хэлжсэн нэг талаасаа бид нар өөрсдийгөө бас бид нар бол корпорац учраас зарим талаараа удаан байна, зарим талаараа шүмжилттэй өөрсдийнхөө үйл ажиллагааг шүмжилттэй хандах юмуд их байна. Тэрийгээ бас ирээдүйд илүү тэр сул талаар нөхөх гэдэг үүднээс энэ технологийн компани үүсгэн байгуулагчид одоо стартапын фаундер залуучуудтай хамтарч ажиллах тэгээд бас өөрсдийгөө цахим шилжилт гэж их том давлага явж штэ энэнд бас бэлэн байлгах гэдэг нэг юм зорилго байна. Тэрийг одоо нуух юу баг. Хоёрдугаарт бол хамгийн том зорилго нь дэлхийн нийтээрээ энэ технологийн салбар одоо юунд анхаарал хандуулж штэ AI технологи одоо блокчейн бүхэл юм дээр ингээд анхаарал хандуулж байна. Гэтэл Монгол улс ялангуяа далайд гарцгүй экспорт одоо гээд ярихлаар энэ хоёр хөршөөс хамааралтай болчдөг. Тэгээд тээвэр логистикийн асуудалтай ийм улсад бас нэг энэ технологийн салбар бол боломж
одоо эдийн засгийг солонгоруулах нэг салбар байна гэж бүгдээрээ л ярьдаг. Гэхдээ бас энийг ингээд мэдээж төр засгаас бол тухайлсан үйл ажиллагаанууд явж байгаа. Гэхдээ их хурдтай одоо дэмжиж хурдтай явахгүй бол одоо бидний өрсөлдөгчд жишээлбэл Төв Азийн улсууд Казахстан, Узбекистан эдгээр бол бүр асар өндөр түвшинд дэмжлэг үзүүлж бүх татврын чөлөөлж одоо тэр дэмжлэгийн түвшинг бол бид нар одоо ярих юм бол үнэхээр бас нэр гайхалтай дэмжлэг үзүүлж байгаа. Тэгээд бид нар бас тэрний л нэгэн жишгээр за нийгмийн одоо хариуцлагын хүрээнд MCS одоо үнэхээр бас зах зээл дээр тэргүүлэгч одоо компаниудын нэг учраас бид нар үйл ажиллагаагаа ныхаа тодорхой хэсгийг энэ зах зээлд одоо чиглүүлээд тухайлсан бас дэмжлэгүүдийг үзүүлээд явбал нэрээч бас зах зээлд одоо unicorn бол төрхийг үгүйсэхгүй гэдэг л бас л итгэл үнэмшлэр явж байгаа. Гэтэ энэ харахаар бол мэдээж Монгол улс нөгөө өөрөө хүн амын цөөхөн тэгээд бас их л олон бэрхшээлүүд байна л да. Ер нь unicorn болж гарах магадaltaй компани одоо улмал тоон цөөрөөл улмал хэцүү байгаа даа. Гэхдээ зүгээр одоо энэ стартапын салбарт ажиллаж байгаа, технологийн салбарт ажиллаж байгаа залуучуудад зөвлөж хэлэхэд одоо дэлхийд өрсөлдөх unicorn болмоор байгаа бол үнэхээр бас өөрсдөөсөө бас эхлэх хэрэгтэй байна. Адгийн наазах нь л бүгдээ англи хэлээр сайн ярьдаг болох хэрэгтэй шүү дээ. Гадны нэг хөрөнгө оруулагчд ирээл pitch хийх гэхээр ерөөсөө англиар ярьдаг стартап хуруудаар нь цөөхөн байдаг. Бүгдээрээ монголоор ярьдаг. Тэгэл монголоор ярихад гадны хөрөнгө оруулагч хөрөнгө оруулна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ хэл усаач бас сайжруулах хэрэгтэй байна. Дээрэс нь гадаадад ялангуяа unicorn болох гэж байгаа компани бол жишээлбэл гадаадад салбар офс ялангуяа одоо Хойд Америкт ч гэдэг юм уу том зах зээлүүд дээр үйл ажиллагаагаа явуулдаг салбартай эсвэл тэнд бүртгүүлсэн байж ижил unicorn болох юм билээ. Тэгэхээр жишээлбэл тэрийг хийхэд бас бэлэн байна уу те? Тэр бүгдлийг л ихсэн бодох ёстой юм байлаа л да. Тэгээ улсаас нь бас яаж дэмжих юм, хувийн хвшлүүд нь яаж дэмжих юм, тэр энтерпренeur залуучууд нь өөрсдөө бас юугээ бэлдэж яаж грин даалгавраа хийсэн байх ёстой. Тэгээ энэ айгүй олон одоо оролцогч талуудын хамтын бүтээл болж ижил Монголыг төлөөсөн unicorn гарч ирэх юм байлаа л да тийм. Та сая хэлжсэн дээр нэг 500 гаруй компани pitch хийсэн байна гэдэг. Pitch буюу одоо бизнес найраа гэд орчуулчихад байгаа тий. Одоо нөх хөрөнгө оруулагчаа найрах гээд байгаа л юм богино хэмжээний яриа тий. Танд одоо хамгийн сэтгэлд үлдсэн тийм юу байна уу? Одоо тухайн хүний үйлдэл ч юм уу? Гинти мэдгүй тий. Ямар ч санаанд хоромгүй үйлдэл хийгээд таныг гайхшруулсан ч юм уу? Тийм зүйл байна. За яг тухайлсан тим юм гэж ярихаас илүү ер нь бол pitch хийхэд бол нэг юм бас эн чинь нөгөө бас заавал бид нар дугуйг шинээр зохиож явах гэдэг ингэдэг шиг ийм юмнуудыг ярьчихад л болно гэдэг нэг тийм юм байгаа шүү дээ. Одоо жишээлбэл зах зээлийн opportunity одоо нийт зах зээлийнх нь боломж олцоо нь хэрийн баг нь яг юу юм те одоо яг алах гээд байгаа тэр санаа нь яг юу юм ч гэдэг юм уу тиймнүүдэл ярих хэрэгтэй. Тэгтэл бол яг хөө зарим тохиолдолд бол хүмүүс бол ирээл нөгөө хитрхи уянгийн те одоо баг нөгөө дуу шүлэг явж байгаа юм шиг явж ирсэн улсууд ч бас байдаг те. Янз бүрийн л бас хөгжилтэй өнөд байдаг л та. Та өөрөө бас тийм pitch хийгээд явж ирсэн л байх те. Тодорхой хэмжээнд. Тэглгүй яах вэ те. Тийм. Та тэр өөрийнхөө одоо тэр pitch-эн дээр юг анхаард юм бэ? Бусдын тэр хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлэх гэдэг дээр. Ер нь бол одоо MCS investment те нэг талаасаа бид нар за тухайлсан фонд бий болгож байгаа тэрүүгээр хөрөнгө оруулж байгаа сая ярьдаг шиг pitch хийлгэж байна. Нөгөө талаасаа бид нараас MCS группийн хэмжээнд аягүй олон бизнесийн салбарууд дээр хөрөнгө оруулалт татах одоо ялангуяа том хэмжээний төслүүд дээр бол гадны хөрөнгө оруулагчтай ажиллах тиймэрхүү одоо хэрэгцээ шаардлага зөндөл гардаг шүү дээ. Ялангуяа одоо бол асар их гарч байна. За банкны салбар, харилцаа холбооны салбар, тэгэл одоо үдэ аж ахуйн салбар ч гэдэг юм уу тий. Тэгээд би зүгээр ингэж боддtiin. Монгол улс бол гадны хөрөнгө оруулагч хурж ирээд харахаар Монголоос яг юуг харддаг юм бэ гэж. За мэдээж энэ долларын ханш гэдэг юмыг бол номер 1-т харж байгаа. Ер нь долларын ханш унаад байгаа улс руу хизээч хөрөнгө оруулалт хийхгүй. За долларын ханшийн үзүүлэлтийг харж байгаа. Тийм учраас манай энэ
Монгол банк тэгэл одоо бусад бид нар одоо ер нь бизнесийн салбарууд ч гэсэн экспортол ахиухан шиг хийж долларын нөөц өндөртэй байх хэрэгтэй гэдэг дээр ажиллах хэрэгтэй юм шиг байна. Энэ улсаараа бас нэг ийм бодлого стратеги байх хэрэгтэй. За тэгээд нэг ихээр эхний нэг долларын ханшийн эрсдлийг харж. За дараагийн юу гэхээр Монгол улсын зах зээлийнх нь боломж хэрэг томрох юм гэж хардаг шүү дээ. Тэгэхээр нөгөө харамсалтай Монгол улс чинь 3 сая хүн амт 3.5 сая хүн амтай. Тэгэхээр гадны хүн ирээд харахаар нэг тийм бас одоо том зах зээл их тийм гоё аттрактив юу биш шүү дээ. Тэгэхээр бидний ярьдаг өнцөг бол нэг талаас агайгүй яг уу жижигхэн байж болно. Тэгэхээр Монгол улс бол танай одоо том одоо зах зээлтэй харьцуулахад их хурдан ийм бүтээгдэхүүн юмыг тийм одоо өөрсдийн юу болгож авдаг юм аа. Тэгэхээр Монгол улсыг бол нэг энэ хөрөнгө оруулалтын их тийм анхны юм одоо тест зах зээл болгоод ингээд та нар тэгээ дараагийн том зах зээл рүү явж болно штэ гэдэг юмыг ярьдаг. Сүүлийн үед бодож байгаа нэг өнцөг бол Монгол улс өөрөө юм 3 сая хүнтэй 3.5 сая хүнтэйгийн зовлонгоо бид нэр давахын тулд яах вэ гэхээр аль нэг том зах зээлийн одоо стори руу өөрсдийгөө наах хэрэгтэй юм байна. За жишээлбэл Төв Аз гэж. Төв Азад 80 сая хүн байдаг. Эдийн засгийн асар хурдтай өсөж байгаа. Тэгэхээр Монгол улс бол одоо бид нар хятад ойрхон гэж яриад хэцүү Япон солонгос хэтэрхий хоол зүүн өмнөд Аз бүр мартахаас өөр аргагүй. Тэгээ одоо тэгэхээр Монгол өөрсдийг хаана наах юм гэхээр Төв Азад наах юм байна гэж. Бид нар бол соёлын хувьд ойролцоо түүх одоо шастрын хувьд бид нар бас их олон юмар холбогдож явсан. Монголд их олон хүн орос хэлээр ярьдаг тий. Тэгээд бас нэг юм Советийн нөлөөнд ор бид нар адилхан бас сэтгэдэг ч гэдэг юм уу. Янз бүрийн түүхийг ярьж Монгол улс бол өөрсдөө нэг юм том юмд наах, том зах зээлд наах хэрэгтэй. Тэгжээж Монголын гадаадын хөрөнгө оруулалт сонирхно гэхээс яг одоо байгаагаар нь ярихад бол бас их олон юм ярихад хэцүү л дээ. Тэгэл очиод ярьдаг юмнууд нь цөөхөн тэрийг яриад тэгэл одоо юу яаж байгаа учраас бид нэг их сайн бодох хэрэгтэй юм байл ер нь. Подкастын дэмжигч Elsie Waikiki. Одоо Казахстаны хувьд жишээ нь бол одоо энэ стартапын хөгжлөөрөө ч юм уу те. Бүр яг ингэ нүдэн дээр цайлал ингээл өдөр болгоно нэг юм мэдээтэй те. Одоо тийм том сангаас хөрөнгө оруулалт авлаа. Тийм хедж фандаас хөрөнгө оруулалт авлаа гэл дуулдаал энэ те. Бүр айгүй юм даравч талдаан гэдэг шиг л ерөөсөө ингэ сонсохыг хүсээгүй байхад хүртэл ингээл амжилт нь ирээлэн те. Казахстаны одоо жишээ нь тийм ийм хурдан өсөлт үзүүлээд байгаа нууц нь юу юм бэ? Ингээд нийтээр нь одоо юу гэдэг тэр entrepreneur хүмүүсийг урайлаад байгаа юм уу? Тэгээд ингээд оролцоо нэмэгдээд байгаа юм уу? Эсвэл улс төрийнх нь дэмжлэг нь нэмэгдээд байгаа юм уу гэдэг ч юм уу? Тэрнээр нь одоо сайн кейс болоод байна шүү дээ, тий? Ерөөсөө Казахстанч бай, Узбекистанч бай төр бодлогоор асар хүчтэй дэмжиж байгаа. Би Узбекистаныг жоох илүү ярмаар байна л да. Узбекистан жишээлбэл IT парк нь одоо татварын хувьд бол IT паркийн одоо бүртгэлтэй компанидаа бол стартап компаниудаа татварын бараг бүх татварын хөнгөлдөг. Ганцхан 15% байдаг нийгмийн даатгалын шимтгэлээ 7.5 болгодог. Бусад тэрнээс аж ахуйн нэгжийн орлогын татвар нөөт одоо бусад бүх юмнуудыг 0. Тэнд бүртгэлтэй байгаа компани бол 0. Тэнгүүт жишээлбэл тэр тэнд орсон компани бол одоо хөл дөрөө босгож ядж байгаа тэр гарааны бизнес бол тэнд бол үнэхээр шавж байна. Одоо бүхэл компани тэнд бүртгэлтэй тэнд ингээд юу яаж байна. Нөгөө талаасаа төрн бодлогоор бас тэр IT парк тэр юмнуудаа гадны том хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын сангуудтай холбож өгч байна. Янз бүрийн акселератор хөтөлбөрүүдийг хийж байна. Одоо Google-тэй хамтарсан, plug and play-тэй хамтарсан айгүй болон юм акселератор хөтөлбөрүүдийг хийж байгаа. Тэрийг дагж тэр экосистем дээр байгаа хөрөнгө оруулагч нар, angel investor-ууд бүгд Узбек руу, Казах руу одоо чиглэж байна тийм. Тэгээ Узбекистан их сонио болсон шүү дээ. Одоо 17 онд нээлт одоо хаалттай улс байж байгаа одоо эдийн засгийн нээлттэй чөлөөт эдийн засаг руу явж байна л да. Тэгээд тэрнээс хойш одоо ерөнхийлөгч нь бол их тийм асар хурдтай үйл ажиллагаа реформуудыг хийгээ. Тэгээд энэ IT-ийн салбарын экспорт бас тэдний стратегийн айгуу том хэсэг. За тэгэхээр тэнд яаж ийнө гэхээр 22 оны үед бидрийг одоо би анх удаа Узбекистанд очиод ингээд судалж байхад IT-ийн экспорт 0 байсан.
одоо IT-гаараа бүтээгдэхүүн экспортлдог бүтээгдэхүүний орлого нь 0 байсан. Одоо 3 жил юм. Тий. Гэтэл бол өнгөрсөн жил очиод уулзж байхад 23 оны борлуулалт одоо экспортын орлого нь $350 сая. За тэгээд 24 онд $500 сая болгоё гэж зөртөл ерөнхийлөгч нь яг тэнд нөгөө бас авторитар юутай учраас ерөнхийлөгч нь бол даалгавар өгөөд яасан баг зорилт тавьдгийн та нар $1 тэрбум болго гэж зорилт тавиад тэгээд хэдэн жил баг тэрэндээ хүрсэн баг. Тэгэхээр ингээд огт ерөөсөө юугүй байсан орлого олдоггүй байсан салбараа тэгж бодлогоор хөгжүүлээд үндсэндээ одоо тэрбум 2 тэрбум 5 тэрбум төгрөгийн ингээд одоо долларын борлуулалтын орлого тэнд улсаараа одоо олж эхэлж байна тий. Тэгээд яг хуу тэр зорилтуудыг харахаар их сонин шүү дээ. Одоо Киргизэд очиод танай одоо дижитал салбарын стратеги юу юм бэ гэж тэгэхэд бид нэр 2030 онд 10,000 IT девелопертай болно гэж зорилттой байл танилцуулж ирсэн бол хэдхэн хоногийн дараа Узбекистанд очиод ингээд яг адилхан тэр асуултыг тавиал сонирхоход бид нар 1 сая IT хөгжүүлэгчтэй болно гэдэг тэр асар тийм амбицтай том төлөвлөгөөнүүдийг тавиад за яг хөө тэр нь хэрэгжих нь одоо за 100% биш байлаа ч гэсэн 80%, 70% хэрэгжихэд л асар том одоо өөрчлөлт авчрах үс хэмжээний тийм том зорилтуудыг тавиад төрөн тэрийг бодлогоороо дэмжиж ажилчид нь ч тэр тэнд оролцож байгаа тэр энтерпренeur тэдэрэн ч гэсэн бүгд тэрийг нь ойлгоод ингээд асар хурдтай л урагшилж байна л да. Тэгэхээр бид нар бас яг энэ шилжилтийн дунд бас л их хурдтай хөдлөхгүй бол улсаараа бас хурдтай хөдлөхгүй бол бид нар нөгөө манай нөгөө сошиал дээр заримдаа явж идэг Азийн хүлэг улс болох биш нөгөө Азийн гөлөг улс болох гэдэг нэ гэж яриад байдаг. Тэр одоо бас бодит бас үнэн болж хувирах гэдэг шүү л гэж тийм шүү. Яг хөө тэгэхээр таны санаа бол одоо зөвхөн MCS болон заах өөр бас ийм стартапуудыг дэмжиж байгаа газрууд байгаа тий. Яг хөө venture capital маягаар ажиллаж байгаа. Хангалтгүй. Айгу том нөгөө нэг ийм стратегиэр нь төр засгаас дэмжих хэрэгтэй гэдэг санаа гэж ойлгож байна. Зөв. Тэ. За подкаст маань сүүлийн хэсэг рүүгээ орох гээд надад сая цаг сануулж байна. Өршүүлээд нөгөө яриад байвал би бас зөндөө олон юмнууд уг нь бэлтцсэн байсан юм аа. Гэхдээ энэ жоохон хөрөнгө оруулалт талтай байсан учраас яг хуу цагаа яваагаад подкастынхаа нөгөө зарчмын дагуу явъя гэж бодож байна. За манай подкастын ивент итгэгч Via Millenia байгалийн эрдэс туст байгаа. Тэгээд ийм Untouched Car гэдэг ийм компанид ажил өрнүүлж байгаа. За тэгээд тэрний хүрээнд бид нар бол зочдоосоо таны одоо Untouched Car юу юм бэ гэж асууж байгаа байхгүй юу? Тэгээд нэг ясандаа бидний мэдхгүй таны авиас чадвар, сонирхол, бизнес одоо юу ч хийж болно те. Тийм зүйлээ бидэнд гоё хаваалцаач. Яг нэг айхтар Untouched Car мор гэдэг. Бүр тийм айхтар сүрхий нэрлээд байх нь зөв үгүй юу миний хувьд бол. Яг би зүгээр юуныхаа одоо хобби болгож тий хүүхнийхээ хобби болгож одоо хүүхэд байхасаа бас яадаг нэг хідэн хоббинууд байдаг тий. Би чи ер нь бол 10 жилд байхдаа одоо ингээл хүүхдээс жишээлбэл чи ямар мэрэгжилтэй болох уу гэж асуудаг шүү дээ. Тэгэхэд бол ерөөсөө цанхууч болно гэдэг байгаагүй. Бараг 10 дугаар ангид төгслөө. Тэгээ 10 дугаар ангид төгслөө бол би хэн байсан бэ гэхээр уран зураач болно гэж боддог байсан. Тэгээ яг 10 жилд байхдаа бол бас тийм одоо зургийн дугуйлан интерт явдаг байсан. Тэгээд яг би нөгөө өөрөө сайн шандын хөвгчд дорногоо байх. Тэгэхээр бас нөгөө хөдөөний юу ч юм бол Улаанбаатар хоттой харьцуулахад бас их тийм хүүхэд юунд харьцууд одоо дугуулan секц энтерт хамрагдах боломж нь бас их байдаг илүү байдаг. Би бүр эсрэгээр нь илүү байдаг гэж боддог тий. Улаанбаатар хотын жишээлбэл захын эсвэл бол одоо юунд байгаа нэг хүүхэд бол за секц дугууланд явхад одоо автобус унаанаас өсвөлээд асар их зовлонтой байдаг бол бидний хувьд бол гараал сайхан одоо эд алгаал орчдөг. Тэгээд аюул осол гэдэг юм байхгүйсэн. Тэгээд тэр үед бол тэгээд тэр үед уран зургийн дугууланд их явдаг байлаа. Тэгээд зураач болно л гэж боддог гэсэн. Одоо бодглохлоор би хэрвээ зураач олцсон бол нэг үс мүсээ ардаа уучсан бас нэг тийм нөхөл тоож явах байсан бах таа гэж боддог тий. Тэгээд бас тэрний хажуугаар
хөгжим бас тоглох дуртай. Тэгээ 10 жилд байхдаа бас морин хуурын бас дугууланд явж байлаа. Тэг юм л ингээл оролдож үздэг хүүхдээсэн. Тэг морин хуур одоо бол яг энэ хөгжмийн онол гэх юм уу, хөгжмийн ноут те. Тэгээд энэ юмнуудыг бол одоо бас тэрийг нэг гадралдаг, мэддэг, зах цахаас мэддгийн хувьд тэр үл юу гэхээр хамгийн анх хүн чинь нэг морин хууран дээр ингээд бас тэр бүх суурн ингээд тавигдсан. Тэгээд морин хуурын хөгжмийг бол бас яг оролдоно. Одоо бол хоббиний төвшөнд тийм мэрэгжлийн их тийм ундаг одоо хөгжимчин биш ч гэсэн ямар ч хэлсэн гэртээ бас хаяа ангинуулад те тэгээд өөрийнхөө бас юг ажлын дараа ер нь ингээд их ажлын дараа янз бүрийн стресстэй тэгээд прешертэй ялангуяа ийм үед бол бас нэг хүн бол тэрийг нэг одоо дамп хийдэг нэг юм юу байх хэрэгтэй шүү дээ. Хүний өөрийн хобби байх хэрэгтэй. Тэгээ миний хувьд бол хаяада хөгжим тоглож чинь тийм морин хуур гитар заримдаа бол тэгээ яг хуу цаг зав олдвол бас зураг зурчин тий. Тийм одоо ч ихсэн байгаа юм. Нэг тиймэрхүү хоббитэй хүн байгаа. Айгуу сонирхолтой түүхэн та юу урлагийн хүн болох гэж явж байгаад ингээ санхүү. Нэг тийм л юм шиг байгаа. Гэтэ одоо орхиогүй гэдэг нь бол ихтэй гоё юм тий. Ер нь бол хүн бол ямар ч замаар явж болно, ямар ч одоо амьдралын салаан мөчрөөр явж болно. Гэхдээ бага насныхаа тэр их гоё дурсамж тэгээд жишээлбэл одоо хобби тий. Тэгээд хүүхд насныхаа найзууд өссөн орчин тэр бүгдийг бол тэгээд нөгөө бас ярьж явбал бас зүгээр шүү дээ тий. Гоё шүү дээ. Подкастын хамтрагч ертөнцийг таних хөтөч Nepco. Гоё ярилцлаа. За энэ дэвтэр дээр маань гинэ дэвтрээс үзэгчтэй тайлбарлая. Анх удаа үзэж байгаа болвол юм зүгээр жижигхэн хар хөөрхөн дэвтэр байгаа. Саягийн өдрийн тэмдэглэлгээд нэртэй. Тэгээ энэ дээр яадаг вэ гэхээр таны өмнөх зочин танаас асуулт асуудаг. За таас дараагийнхаа зочноос асуулт ингээд үлдээн. Тэгээ дараагийн дугаар дээр таны асуулт задарна тий. За таны өмнөх дугаарын зочин Discover World Travel компаниг гүйцэтгэх захирал Барс бол захирал ийм асуулт үлдээжээ. За бизнесийн үр дүн шийдвэр гаргалтаас маш их хамаардаг. Та шийдвэр гаргахдаа ямар арга барилаар ажилладаг вэ гэсэн. Шийдвэр яг тийм Барсагийн асууж байгаа шийдвэр гаргалтаас хамаардаг гэдэг нь бол би бол за энэ бол айгүй өндөр хувьтай хамаардаг байх гэж. За мэдээж тэр шийдвэрийг гүйцэлдүүлэх айгүй олон юмнаас хамаарж байгаа. Гэхдээ шийдвэр гаргалт бол айгүй чухал. Би мэдээж яг хуу шийдвэр гаргахдаа айгүй олон фактор янз бүрийн юмыг боддог боловч миний барьдаг үндсэн зарчим бол чи шийдэх ёстой бол газ шийд. Хурдан шийд. Тэгэхгүй ингээд нөгөө олон санаат орж босхгүй гэдэг шиг хитрхи одоо янз бүрийн юмыг бодоол ингээд шийдвэр гаргаж чадахгүй байгаад ах нь бизнес бүр илүү халахтай гэж боддог. Шийдвэр гаргахгүй байх нь хүлээлгээл хойшлуулаад ингээд байх нь үнэхээр тэгж жагаад юу яснаас одоо шийдвэр тэр нь ингээд хойшлуулж жагаад нэг өстой 100% шийдвэр гаргалаа гэсэн ч гэсэн магадгүй нөгөө төрөний хэлдэг зах зээл биднийг үлээхгүй штэ гэдэг шиг тийм болоод өнгөрцөн байхыг үгүйсэхгүй шүү дээ. Тийм учраас шийдвэрийг бол цаг тухайд нь зөрөгтэйхэн шиг гаргачих хэрэгтэй гэдэг тийм л зарчмыг барьдаг. Тэгээд хитрхийн overthinking болоод олон санаат орж басахгүй гэдгийн л эсрэг байх хэрэгтэй л гэж тий. Тэгэхээр нэг яг хамгийн магадaltaй гэж байгаа юм а барьж аваад тэгээд шийдэл тэгэл явах тухайн моментэд тэг хүн бас 100% байх албагүй шүү дээ. Гэхдээ нэг юм боломжит түвшинд үр дүн авчрах үс шийдвэрийн гаргаад явах нь илүү цаг хугацааны хувьд юу учраас тий. Хамааралтай учраас тэгж боддیں۔ Ном дээр бас нэг өөр нэг хууль дээр гардаг байхгүй нөө А төлөвлөгөөнд эзэн бай гэдэг одоо сайн хэлдгээр нөгөө Б төлөвлөгөө байвал яг уу С төлөвлөгөө байвал яг уу гэхэд хахаар улам нөгөө нэг ингээд холтоод үндсэн зүйлээсээ холтоод идэг гэдэг шиг бас ойлголт юм байна тий. Нөгөө бодоод ах тусам улам шийдвэр гаргах. Мэдээж тэгэл одоо юу гэдгийг огт ингээл юу байхгүй баримт одоо статистик дата тэгэл бүх юм байхгүйгээр тас шийдэл явна гэвэл тэр бол өрөөсгөл шүү дээ. Тэр чинь бол одоо стажинг буруу замаар будаа тээж магадгүй янз бүрийн одоо өгөгдөл байхгүй үед те тэр бүх юмнуудаа цуглуулчаад хүнийг шийдвэр гаргаж чадахгүй байгаад ддэг бас тухайсан юунууд байдаг ш тохиолдол эсвэл зарим хүн нь өөрөө хитрхи одоо нөгөө ургуулan давуулан бодоод идэг хүний төрлөөс болоод ч гэдэг юм уу те тийм биш би болвол тэгээд ер нь зөрөгтэйхэн шиг газ шийдээд явсан дээр дээ
Тэгэл тийм л зарчмыг барьдаг. Подкастын хамтран ажиллагч Sennheiser брендийн аль бие усны дистрибьютор Global Smart Solution. Global Smart Solution нь Sennheiser брендийн мэрэгжлийн болон энгийн хэрэглээнд зориулсан аудио тоног төхөөрөмжийг Монголд аль бие усаар нийлүүлдэг. Студ, подкаст, тайз дэлгэцийн хэрэглээ, систем интеграцийн шийдлүүд гээд аудиотой холбоотой бүх төрлийн шийдлийг нэг дороос авах боломжтой. Танаас хамгийн чухал зүйл асуух юм шиг. Одоо таны энэ орчуулсан хууль байгаа шүү дээ, тий? Та мэдээж энэтэй санал нийлж байгаа байх гэж би бодож байна. Гэхдээ таны хувьд болохоор MCS Investment компани гүйцэтгэх захиалаар ажиллаж байгаа гэдэг болвол нэг ёсондоо айгүй их мөнгөө зарлагдж байгаа тий, мөнгө их гаргаж байгаа гэх юм уу да. Тэгээ тэр утгаараа ялгаагүй та нэг хөрөнгө оруулалтын вакцины бас удирддаг учраас тий нөгөө мөнгө их үрж байгаа юм чинь тэрийгээ дарамтаас хийж байгаа штэ. За мөнгөө хариуцлагатай үрэх ёстой тий. Үр ашиг нь авах ёстой гэдэг ч юм уу. Айгүй их тийм дарамт хариуцлага ирж байгаа баг. Тэгэхээр таны хувьд болохоор энэ дарамт гэдэг зүйлийг яг ийм давуу талаа гэж харддаг байсан юм уу гэсэн. Гэхдээ яг хоо нэг айхтар дарамтан давуу тал гэж харахаасаа илүү нөгөө хариуцлагатай ажил хийж байгаа. Тэгээд хариуцлагатай ажил хийж байгаа бол ямар нэг шалтгаанаар л энэ хариуцлагатай ажлыг хийж байгаа байлгүй дээ гэж тий. Тэгээд тийм учраас заавал тэрийг нөгөө одоо нөгөө мөнгө үрэх гэж хэлэхээсээ ч илүү зүгээр тэр чинь нэг ёсны хөрөнгө оруулж байгаа шүү дээ тий. Үрээд байгаа асуудал шүү дээ. Зарлага их гаргаж байгаа. Гэхдээ эргээд оруулж байгаа. Яг хөө мөнгө удирдах байгаа хүн чинь бас их дарамт байдаг шүү дээ тий. Харьцангуй гэрийн даалгавраа хийцэн тэгээд харах ёстой үзүүлэлтүүдэд харчаад тэгээд хөрөнгө оруулалтын одоо шийдвэр гаргуулж байгаа. Нэг талаасаа бас хөрөнгө оруулалтын шийдвэрийг 100% би бас ангаар гаргаад авахгүй шүү дээ. Бид нар бол жишээлбэл гүйцэтгэх удирдлагын хувьд бол тухайлсан хороогоор оруулдаг, танилцуулдаг, тэгээ хамтаараа шийдвэр гаргадаг. Гэтэл мэдээж энэ нь зөв гэдэг одоо инхэн зөв юм байна гэдгийг саналыг оруулж байгаагийн хувьд бол яг нөгөө сайн хэлдэг шиг шийдвэр нэг төвшөнд гарч байгаа. Тэгээд ер нь бол давуу тал гэж харгаал явдаг. Гэхдээ яг тухайн үедээ нэг айхтар гэж энэ номыг уншсанаас хойш бол за тиймэрхүү юм байна да гэж ойлгож байгаа. Гэхдээ бол тий хариуцлагатай ажил хийж байгаа учраас ямар нэгэн байдлаар шалтгаантай л энд томилогдсон баг. Одоо ажиллаж байгаа баг. Тэгээд бас хөдөлмөрлөсний юу бахал гэж л боддог шүү дээ. За энэ үрээд хоёлаа өнөөдрийн дугаараа өндөрлүүлье. Тэгэд миний хувьд бол тантай бас ярьцлага хийж үзхийг, подкаст хийхийг бол айгүй олон жил бас бодсон. Яагаад тэгэхээр нөгөө салбартаа байгаа хүмүүс бол мэгмарч ав захирлыг бол маш их хүндэт гэж харж ингээд одоо өдөр тутмынх нь баг те шийдвэр юу болж ийн гэдгийг айгүй их ингээд харж яадаг, ажиглаж яадаг. Тийм учраас ярилцсандаа маш их баяртай байна. Тэгээ өнөөдөр та цаг зав гаргаж ирээд биднэрт маш үнэтэй зүйлсийг санаануудыг өгсөнд баярлалаа. За баярлалаа. За энэ үрээд өнөөдрийн бидний Сёгийн өдрийн тэмдэглэл подкастын дугаар өндөрлж байна. Бид бүхэн өнөөдөр MCS Investment компани гүйцэтгэх захирал Мягмарч ав захирлын өдрийн тэмдэглэлээр хамтдаа аяллаа. За тэгээд дараачийн дугаараар дахин бас нэг өөр хуулийг орчуулсан сонирхолтой зочинтой эргээд уулзтлаа. Түр баяртай баярлалаа. Хүүе, нэг өөрөөр аялаад үзэх үү? Би даялагч бүртээ M-бүх, M-Music, M-Karaoke үйлчилгээний 1 сарын эрхийг бэлэглэнэ. Оюунлаг бас 100-аатай аялцгаая. Энэ өвлийн амралтаа дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл Discover World Traveling Тайландын Пхукет, Бангкок, Вьетнамын Фукок, Хятадын Хайнан болон Бээжин, Туркийн эртний хотуудын онц сонирхолтой аяллуудаас захиалаарай. Оюунлаг бас 100-аатай аялцгаая. Discover World Travel